За, guten Morgen oder guten Tag яа. Guten Morgen, guten Tag. За, Монголчууд нэг сайхан хаварж гэнэ үү гэхээр би хариулж чадахгүй нөгөөд бол чи нээлтэл явчихдаг шүү дээ. Зориуд нам миний янзыг үзэж сайхан хаварж гэнэ үү гэж асуудаг шүү дээ. аха. За, өнөөдөр ямар ч тач хоёулаа нөгөө Солонгосын зохиолч Йонха Кимийн бичсэн романы талаар ярилцсан. Ааха. Гэтэ англи нэр нь болохоор энэ юм биш. I have the right to destroy myself. Дүнгууд та болохоор орчуулаад Солонгос эмэгтэй өөрөө шийдсэнгээ орчуулсан шүү дээ. Тий. Ер нь бол яг нийт одоо яг уран зохиол романы нэрийг бол ингээд жоохон ингээд өөрчлөөд өөрсдийнхөө арт түмэн, өөрсдийнхөө уншигчид, өөрсдийнхөө хэлэнд тохируулад арчгийг нь өөрчилж болдог л доо. Тий, кино, фильм ч гэсэн болдог шүү дээ. Тий. Мэргэжлийн салбарын нэрнүүдийг бол тэгж өөрчилж болохгүй. Яг тэргээр байх хэрэгтэй. Философийн ном байлаа гэхэд яг тэр нэрээрээ л байна уу гэхээс тэрийг одоо монголжилчихсан. Манай монголчууд энийг таарна гэдээ өөрчилсөн байж болохгүй. Яг л тэр философийн физик, математик одоо юу тийм ээ? Тэдрийг бол өөрчилж болохгүй шүү дээ. Мэргэжлийн салбарын улс төр, хууль гэсэн салбарууд байна шүү дээ. Мэргэжлийн тэд нар хизээч өөрчилж болохгүй. Тий. Тэргээр явах хэрэгтэй. Тэгэд яг юу нь бол ингээд Йокагийн одоо хоёлаа гарчигнаасаа эхлэхэд тийм ээ? Бол тэг германаараа бас баргалж л одоо project би өөрийнхөө шийдэд өгөхөд ер нь яатан гэсэн нэг тиймэрхүү гарчгуутай байдаг л да тий. Ер нь бол ингээд энэ зүгээр Монгол дээр ингээд буулахаар надад шууд өгөх гээд тавьчихаар арай нэг болохгүй байсан байхгүй. Эсвэл өөрийгөө сөнөөгч гэдэг юм уу? Өөрийгөө баллана тийм үү? Өөрийгөө устгана нэг тийм монгол хэл дээр нэг сонсгоод байгаа байхгүй юу? Тий? Тэгээд бас тэр үгэн дээр монголчууд бас бэлнүү гэвэл те. Үхлээс айдас бас уншигчд маань бэлнүү. Тий харин. Юм би чинь бас уншигчдыг одоо бэлдэж байгаа хүн шүү дээ. Тий, уншигчдыг одоо бэлдэж, уншигчдыг одоо роман уншиж одоо сургах тийм ажил хийж байгаа хүн шүү дээ. Бас нэг талаараа. Яагаад одоо Азийн романыг орчуулсан тий? Одоо би чинь герман роман ч юм уу, Америк роман ч юм уу. Америкийн нэг роман өмнө орчуулж байсан нөгөө Тифанийг орчуулж байсан. Тий, Германы бас нэг романыг орчуулж байсан. Нөгөө Штиме де Маракеш гэдэг. Аха. Тэрийг бол уншиж байгаагүй. Тэр бол нөгөө Канетти гэдэг мундаг философч Канетти гэж хүн байсан, роман бичсэн. Ер нь зарим философчид бас философосоо хажуу тийшээгээ романууд их сонирхдаг л доо. Аха. Романаар чинь уран зохиолоор литератур гэдэг байгаа шүү дээ. Литературыг бид нар бас уран зохиол гэж орчуулад байгаа шүү дээ. Уул нь литератураараа явсан бол их гоё байсан. Тэгээ харамсалтай нь одоо уран зохиол гэдээ асчлаа. Тэгэхээр энэ салбарт маш их одоо очиж философчид янз бүрийн романууд бичдэг л дээ. Тэр нэг юу гэдэг роман байдаг шүү дээ. Лиссабон руу явсан шөнийн галт тэрэг гэдэг нэг. Тий. Нах Лиссабон гэдэг. Тэр бас нэг герман Швейцар Германы философчийн роман болгож бичсэн. Тэтгэврт гарангуудаа роман бичсэн байхгүй юу? Ер нь тэтгэврт гараагүй маа. Их сургуулаа хаяа явсан. Профессор байжгаад шинэ юу хэллээ шүү дээ. Нөгөө юуны Италийн юуны одоо сургууль ер нь бол энэ боловсролын системд маш том шинжилэл явууллаа шүү дээ. Одоо бакалавр, магистр тэгээд одоо дандаа нөгөө нэг юу цуглуулдаг. Кредит цуглуулаад цаанаа ерөөсөө ямар ч ном уншиж мэдэх мэдлэгийн үйл ажиллагаа ерөөсөө явагддаггүй. Тий. Тэгээд их сургуулиуд ерөөсөө ингээд хачин боллоо. Энийг би одоо хийхгүй гэж дургуцаад Берлиний профессор тэндээсээ гараад тэгээд роман бичиж гисэн байхгүй. Тэгээд романууд нь маш их одоо зарагдаж маш их алдартай болсон шүү дээ. Тий. Тэр бас аюу чухал. Тэ? Тэгээд энэ Йонха бол ингээд яг романыг би анх герман хэл дээр уншаад ер нь Солонгос, Хятад, Япон, Аз романуудыг орчуулдаг гэдэг зүгээр янз бүрийн романууд уншсан байхгүй. Тэгээд тэр үед би Германд байсан. Философийн докторийн ажлаа хийгээд байжсэн байхгүй. Тэгээд нэг толгоогоо амрах гэж номын дэлгүүр ордог байсан байхгүй. Тэгээд янз бүрийн номнууд уншдаг байсан. Тэд чинь ингээд яваал орохоор овоолгоотой байдаг шүү дээ номнууд. Тэгэл ингээд эндээс 50-аас аваад тэгэл хажуудаа тавьж байгаа. Тэгээд нэг нэгээр нэгээл уншиж эхэлсэн баггүй. Хараад юуны тухай. Тэгсэн чинь энэ Йонхагийн
Солонгосын өөр зохиолчд байсан. Тийм. Гэхдээ надад Ёнхаа ягаад ч ингэж үнссэн чинь тийм философийн амт амтагдаад байсан. А нөгөө талаараа айгуугаа тийм маш урлаг байсан байхгүй. Урлагийн салбар тэр чигээр урлагийн салбар баргалж л урлагийн одоо оюутнууд уншихаар тийм сурхичиг шиг байсан байхгүй. Урлагийн сурхичиг. Тэгэхээр би айгүй баярлахгүй. За одоо манай Монгол залуус тийм үү? Эх орондоо одоо очиод Германд биш доктор хамгаалалаа суужлаа шүү дээ. Философи. За ийм номнуудыг одоо ер нь орчуулж гаргах хэрэгтэй байна. Цэвэр философи бол бас шууд бас болохгүй. Гэхдээ би тэр үед бас 3 цагаан номоо биччихсэн. ертөнц бодол мэдлэгээ бас монголоор бичээд байсан. Яг бол монгол хэлээрээ бодол явагдаад байсан учраас монгол дээр ном бичихгүй бол ерөөс болохгүй байсан. Зөвхөн германаар бодох чинь бас жоохон явцсан байгаа гэсэн л да. Би ч одоо яах вэ нэг монголч эх оронч золиг шүү дээ тий. Тэгээд уншихад Ёнхаа уншсан шиг надад ингэ таалагдахгүй юу? Тэ солонгос юмтай өөрөө шийдэв гэж байгаа шүү тийм үү? Тий. За энийг орчуулна гэдэг. Тэгээд бодлож яваад чамдамдаа хийчихсэн. Эцэг нэгэн цаг. Дараа нь Хятадын романуудыг уншиж байгаад Хятадын нэг романыг олцсон. Тэгээ бас чамдамдаа хийчихсэн. Дараа нь Японы романуудыг уншиж байгаад тэр үчи Японы янз бүрийн зохиолчд бас байсан. Харуки Мураками ч байсан. Тэгэхээр надад Харуки Мураками нэг таалагддаг юм аа. Бас хит яагаад яваад идэв. Хувийн юм яваад идэв. Нийгэмд нэг нөлөө их багтай л да. Уран зохиол гэдгээр их гоё. Литератур гэдгээр Харуки Муракамиг уншихад гоё. Би тэр нөгөө нэг салхич шууны юу гэдэг роман байдаг ш нэг зузаан. Бараг 500 утас шүү дээ. Тэрийг уншиж л байсан. Тийм нэлээ бол. Сүүл рүүгээ Монгол гардыг шүү дээ. Чихэн голд Япон цэргүүдийг монголчууд барьж аваад хамгийн юмын дээрэндээд бодог руу өнтер чулуутчихж байгаа энэ төр амар юмнууд гардаг л да. Тийм. Нэг тэр талаар ярьж байсан. Тийм тэр талаар би ярьж байсан тийм. Тэгээд тэрийг за Харуки ерөөсөө надад таалагдсан. Тэгсэн чинь харин Рю Муракамигийн ном байсан баг. Уншсан чинь амар философитой надад аягүй таалагдахгүй юу. Тэгээд гот нь бас чимдамдаа хийчихгүй юу. Тэгээд Монголд ирснийхээ хойно бүр 7-8 жилийн дараа 5-6 жилийн дараа хаа тийм 5-6 жилийн дараа орчуулад тэгээд олон нийтэд хүргэсэн баггүй. Тийм. Тэгээд энэ бол яагаад одоо анх сонгож ирсэн бэ гэхээр маш их олон номнууд харж яаж уншиж байгаад тэгээд маш философи урлагийн ялангуяа Монголын залуу үед заавал залуу үе гэх юм Монголын нийгэмд аягүй тийм чухал ном юм байна. За гарчиг болоод ингэдэ тэгээд Солонгос гэдгийг бас тавья гэж бодсон баггүй юу. Тэгээд одоо бас Солонгос орман шүү гэдгийн дээр нь тавья. Би бас тэгж бодож байсан. Өчигдөр нөгөө нэрийг нь харчаа тэгээд бас давхар орчуулгыг нь харсан. Тэг шууд одоо эмгтээ өөрөө шийдвүү гिचгүүл ингээд нэг тийм юу Солонгос гэдэг нь шууд ингээд хавцсан дээр харагдахгүй байсан баггүй юу. Хавцсан дээр нь харагдуулахын тулд зориуд Солонгос гэж бичсэн. Нөгөөдгөө Японыхыг ч гэсэн бас хавцсан дээр нь харагдуулахын тулд зориуд Токио гэж бичсэн баггүй юу. Хятадын орманыг ч гэсэн бас Хятад орман шүү гэдгийг харагдуулахын тулд Бээжин гэж бичсэн баггүй юу. Тийм. Тэгээд энэ хөө тэгжээж одоо энэ Японы, Солонгосын, Хятадын энэ романууд эдний ингэ зохиолууд чинь бидэрт нэг мэдээж юм шиг байж болохгүй байхгүй юу. Тийм. Энэ бүх орны ном, уран зохиол мэддэг бол дандаа гадных шүү гэдгийг үргэлж бодож явах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхгүй бол бид нар чинь ингээл Монголын залуучдыг хараад тахад яг өөрийн юм шиг ингээд бүх юм ингээд тийм үү хүлээж аваад идэх байхгүй мэдээж юм шиг. Одоо шил Америкийн NBA-гийн саксыг үзэж хагаад манай саксч тоглож байгаа юм шиг хандаад идэх байхгүй. Манай тэр өстө гоё гол хийлээ мэлээ. Бидэрт ямар ч хамаагүй байхгүй юу. Champions League-ийг үзээд маргалж ил тийм үү тэр хөлбөмбөгчт нь одоо дотор Монгол хүн байхгүй шүү дээ. Тэгэхээр чи шууд Champions League ерөөсөө Улаанбаатарт болж байгаа тэмцээн шиг л. Тийм манай юм шиг л хандаад энэ жил сезон жоохон таар байла те энэ гэл ингээл. Зарим нэгэд бүр биш тэгээд гар утсан дээрээ NBA-гийн тоглолтчдын зураг, Champions League-ийн зоглогчдын зураг мургийг тавьсан явчихдаг шүү дээ. Тийм. Тэр Champions League-ийн хөлбөмбөгчин NBA-гийн саксчин тэр харууд Монгол улс хаана байдгийг ч мэдэхгүй шүү дээ. Яг толоод асуух юм бол тий. Мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй л гэж шүү дээ. Юу яриад байна л гэж шүү дээ. Яса хачим асуудал л гэж шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ гадны ямиг гадныхаар нь орхих хэрэгтэй байхгүй юу? Тийм. Энэ бол гадны юм. Тэр гадныхаар нь бас орчуулах нь гадных нь нэрээр байлгах хэрэгтэй. Тийм. Гадных нь нэрээр. Тэгээд тэр айгүй чухал. Тэгээ энэ дээр яг ерөнхийдөө бас гоё байсан орчуулж яхад маш их тийм сүрхий энэ Ёнхаа бол ер нь
маш их сүрхий Солонгосын одоо сүүлийн үеийн одоо сэхэдэн гэх юм уу, оюунлаг гэх юм уу, тийм хүмүүсийн нэг яг чарахгүй ном нь олон хэл дээр орчуулагдсан. YouTube дээр Йонхагийн ярьсан ярилцлага тавьж байгаа илтгэл тэр бүгдийг харахад ямар айхтар оюунлаг хүн бэ гэдгийг нэг мэдэгддэг л дээ. Тэгээ яг энэ зохиолын одоо би нөгөө бусад зохиолуудыг харсан л да. Тэгээд яг яагаад энийг нь тоонцолж гаргаж ирсэн? Бусад зохиолууд нь бас ямар байсан? Тэрийг та харсан уу? Роман. Би Йонхагийн бусад зохиолуудыг нь хараагүй, зүгээр бусад солонгосуудыг солонгос романуудыг өөр зохиолчдыг бас жоохон ингээд дахиад ингээд харсан байхгүй юу. Тэгээд надад яаж юм Йонха таалагдсан байхгүй юу. Энэ одоо нэг Нобелийн шагнал авсан эмэгтэй байгаа шүү дээ солонгосын. Тэ нэг веган эмэгтэйгийн тухай. Тэ сая солонгосын нэг эмэгтэй Нобелийн шагнал авсан шүү дээ. Тэгээд тэрний чинь байдаг байхгүй нэг веган тэ мах идэггүй. Тэрийн би бас тэр тухайн үед ер нь бол сүүл бас гарч ил уншиж л байсан л да. Тэгтээ надад нэг таалагдаагүй байхгүй юу. Яаж юм мэдэхгүй. Тэгэхээр сая Нобелийн шагнал авсан л байлаа. Гэхдээ надад таалагддаг нэг зохиолч Нобелийн шагналд авсанд би их баярлсан. Тэр бол нөгөө нэг Японы Ишигуро. Тэгээ нөгөө аав нь Англид ажиллаад тэгээ тэндээ үлдчихсэн юм байл л дээ. Гол нь бол Японд зовлоо. Тэгээ тэрний нөгөө юу гэдэг чтэй гоё юм гэдэг чтэй роман гэдэг чтэй тий. Let би тэр талаар сайн мэд. Тэр аюу гоё байхгүй юу. Тэр бол ирээдүйд энэ техник технологи гэсээд колон хүний колончлдог юу хүнийг хувилдаг тийм үү клонинг тэгэл янз бүрийн одоо ирээдүйн humanity үнэлэг чанар хүмүүнлэг чанар ирээдүйд хэрхэн устдах вэ гэдэг талаар анхааруулж бичсэн аюу гоё роман л да. Тэр чиглэлээр тэр нөхөө хувилах тал дээр бас Америкчуудын нэг гаргацсан Америкчуудын тиймэрхүү фильмүүд ямар их гаргад юм бэ? Хувлал яваад гэдэг. Тэр Мики 17 гэдэг нэг фильм үзсэн чинь тэгээ одоо Америкууд чинь кино фильм хийх мөнгөтэй л дээ. Мөнгөтэй учраас дураараа кино фильмүүд хийж штэ. Хичнээн чийдгийн. Жилд одоо Америкууд хичнээн кино фильм гэдэг. Хүн бол үзэж амжихгүй. Тэгээ би яг л ганц хоёр кино фильмүүдийг үздэг. Тэгээ тэднийг би дахин бас үзээд байдаг. Тийм дахин үздэг. Аюух юм бодогдуулсан кино фильмүүд зөндөө байдаг шүү дээ. Тийм бас байдаг. Нэг кино фильмийн философи гэдээ бас ярьдаг шүү дээ. Тий, би чи одоо кино фильм ярих дуртай шүү дээ. Багас кино ярьдаг. Эсвэл солонгосчууд бас нэлээ сайн кино хийдэг болсон юмсэн тий солонгосчуудын хийж байгаа. Мөнгөтэй байна. Тий гол нь ер нь бол урлаг бол мөнгөөр л урагшаа хөгжиж шүү дээ өнөөдөр. Авиас чадвараар биш вэ шүү дээ. Өнөөдөр нэг авиас чадвар их чухал ш болчлоо шүү дээ. Мөнгө л байх хэрэгтэй. Тэгвэл сайн рекламдуулаад сайн нөхдүүдийг цуглуулж агаал тэгэл кино хийчих шүү дээ. Тэгээ Монголч гэсэн. Монголд бас яах нь тий. Мөнгөтэй бол сайн кинонууд гэж байна. Гаднаас эхлээд сайн жүжигчд авчрах хэрэгтэй. Тийм. Тэгээд сайн кинонууд хийж агаад гаднаас маш сайн кино найруулагчдыг мөнгөөр одоо нөгөө зодно гэдэг шиг мөнгөөр зодно. Тэгээд сайн найруулагчлыг солонгосч бол өөрснөө ингэж гараад ирж байгаа юм шиг шүү дээ. Америкч нь ингэж зориуд солонгосын урлаг, солонгосын кино, солонгосын дуу хөгжмийг гаргаж ирэхийн тулд зориуд солонгосыг бүр ингэж мөнгөөр тийм үү судгаж ирж шүү дээ. Холливуд бол солонгосыг бол ингэж бариад авчлаа шүү дээ. Одоо өөрөө бүхэл солонгосчуудтай холбоотой болж штэ Холливуд баг солонгосчууд биш тэр чигтээ бараг. Бараг Оскарч аваад ах шиг. Тийм. Паразит гэдэг нэг фильм болов зүгээр л Америкуудын санхүүжүүлэл тийм үү? Ийм кино хийчих гэж байгаа л тулгаж байгаа л хийлэгдсэн юм л ш. Би тэр паразитыг үзээд надад ерөөс таалагдаагүй. Тэнд одоо паразит юм юу байгаа юм бэ? Жигэн паразитууд ч энэ Монголд байдаг шүү дээ. Тэрийнхээ хажууд гаал баяжаад идэх шүү дээ тий. Паразитыг үзчихсэн юм. Намаас төрсөн тэр бөмбөнүүд гэж би. Тэр бөмбөнд. Нэг намд орлоо тэгээд тэд нар муухай шүү. Тэр яаж Германаас ирээд намд орчоогүй явж байгаа. Би чадахгүй мөлий. Тэгээд танай Z generation бол өөр л дөө. Тим одоо хурдан даган баясдаг, тархиа угаалгадаг
өөрийгөө амархан хямдхан худалддаг тийм генерашн биш л дээ та нар чинь. Z generation Тийм юм байна харин. Яг. Тэгэхээр Z generation-ыг бас тархины ойлгох хэрэгтэй дархлаа. байхгүй юу? Ойлгох хэрэгтэй. Арай жоохон тархины дархлаатай мөн өмнөх үеүүдийг бодох юм бол тэрнээс бол одоо ингээл миний дээш үеийг харахаар мангар амархан биш шүү дээ. Юу вэ? Жахын мэлчингүүдэлтэй тэгэл дагаал хөөрөл нөгөө цүнх баригч нь болчдөг. А гэхдээ миний бодлоор тэр түрүү жил яасан тархин дотор маслаад байгаа юм чинь. Үнэхээр тэгж хүлээн зөвшөөрч тэгж хурдан авч чадахгүй мөлий. Генерашн бол ингэж их хойлорч даган баясаж өөрийгөө алдан явахгүй. Ер нь бол нэлээд энийг шөмжтэйгээр хараад байгаа байхгүй Z generation бол. Тэгж амархан ээжээсээ аваасаа илүү байгаа байхгүй Z generation. Ээж аваасаа илүү юмыг шөмжтэйгээр хардаг, юмыг боддог. Тийм үү? Тийм байгаа байхгүй. Ээж аав нь бол гинэн. Охид өгөөд л байгаа шүү дээ. Өгөөд л яваад байгаа шүү дээ. Бараг ээж аваад одоо авч явж шүү дээ, хүмүүжүүлж шүү дээ, тий. Тэгэл ярих юмнууд тэгэл сэдэв мэдүү ерөөсө таардгүй юм аа. Нөгөө л нэг хуучин юмнууд нь гарч ирээд нөгөө л шашинтай холбоотой юмуд гарч ирээд. Ерөөсө урагшилдаггүй. Одоо би маш их залуучуудаас асуудаг байхгүй. Одоо жишээлбэл одоо энэ Йонхо романыг тийм үү? Нэг номыг ямар ч хамаагүй ном. Одоо миний философи ном ч яаж байна. Ширээний ард ээжтэйгээ юм автагаа суугаад тэгээд тэр номны тухай ингээд ярилцаад суудаг тийм соёл манад бий юу гэдэг асуугаад байдаг. Очлоор наач. Одоо яаж байгаа юм бэ? Би бол тий боломжтой. А гэхдээ тэрийг хүлээж авах ээж аваад муулаад байдаг уртлын хятад орон, хойдлын Орос орон, Европын Европ бол чи тэртээ түрүү Германд байсан мэдж байгаа. Тэр чи ээж автагаа унссан номоо ингээд ярилцаад суух чинь. Яг. Өдөр тутмын юм байхгүй юу? Өдөр тутмын юм байхгүй юу? Тий. Чөлөөтэй ярилцдаг. Хүн унссан номоо тийм үү? Толгойдоо эргэлдүүлээд тэг хүнтэй ярьж яагаад болохгүй гэж. Яаж гээд байгаа. Хаста нөгөө Монголын хэлдгээр, монголчуудын хэлдгээр тий яаж гээд байгаа. Тэгжээж бидний одоо гэр бүл тийм үү? Бидний нөгөө яриад байгаа соёл, бидний нөгөө яриад байгаа ээж аваагаа хүндэтгэх тийм үү? Нөгөө бидний яриад байгаа улс орн их орондоо хайртай байх чинь тэндээс л эхэлнэ шүү дээ. Гэхдээ одоо ингээд хоёулаа зөрөлдөөл нэг нь ингээд ном уншчихаар нөгөөх нь чи ном уншдаг гэж юу гэдэг ингээд нөгөөх нь болохоор ном уншихаар наад ном чи надад таалагдахгүй байх гэдэг юм уу? Тэ яадаг чи одоо тий? Эсвэл бол нөгөө уншичаад хүүхдээсээ илүү болох гэдэг ч юм уу? Одоо хүүхдтэйгээ ном зам ингээд ярилцвал дутууга мууга баригдчихин ч гэдэг юм уу? Тийм дандаа тэгж штэ. Хүүхэд дэснэ тэргүй Z generation бол дэснэ тэргүй ээж аваасаа илүү байна. Яг бол энэ чинь нөгөө гар утастай хамт өсчихсөн байхгүй юу? Тийм интернеттэй хамт өсчихсөн учраас гар утсан дээр ямар ч асуудалгүй байхгүй юу? Z generation чинь. Одоо тэгэл тийм үү ээж нар ч очиод юм аав нар очиод гар утсаад өгж штэ. Янслаад өгөөч гээл. Тэгээд хамт apps суулгаад илүү дутуу юм ээ устгаад тийм үү? Ингээд ганцуулаад тэгэл ингээд майгал өгж штэ. Тий нөгөө дул нь хэрэгтэй хэрэггүй зураг харчих вэ гэж айгаад тий. Тэгэхээр бушууг шиг хэд айцсан суугаад юмнуудыг устгаж игэл. За одоо наатах гэж энэ жоохон байж байгаа наатах энэ апдейтийг хийж яхад яа тий энэ гэдэг. Тэгээд тэр чинь буруу ш аахгүй юу. Үнэхээр тэр хүмүүс чинь гар утастай өсөөгүй юм чинь гар утастай өссөн хүнээс тийм үү дор байна гэж чи аргагүй байхгүй юу. Тэглээгээд одоо асуух нь ойлгомжтой муу гэсэн үг шин шүү дээ. Тэ тэр одоо ээж аав муу гэсэн үг шин шүү дээ. Тодорхой амьдралын туршлагад одоо тэгэл мөнгө төгрөг одоо юу гэдгийг тэр тэгэл гэр орныг одоо бас нэг яаж игээл нэг боломжтой авч явчих гал өөрхий зүтгээд байгаа гараа тэдрийг одоо хүндэтгэхээс өөр аргагүй. Одоо гар утас чаддгүй юм байлээ гэдээ одоо хүндэхгүй байж болохгүй шүү дээ. Смартфон чинь сүүлд гарч ирсэн шүү дээ. Смартфон чинь сүүлд гарч ирээд яг компьютер шиг болчлоо шүү дээ. Одоо энэ одоогийн смартфонууд бол нэг жижигхэн компьютер шүү дээ. Тэр үед бол яг эхлээд бол яг Nokia байлаа шүү дээ, тийм үү? Nokia байлаа шүү дээ. Тий. Тэгээд нөгөө руугаараа ингэж дараад тийм үү? Очнуудынх нь тоо өсөг мүсэг алга болчихсон юм тэр. Яг технологи гэдэг юм сонирн байхгүй. Одоо тэглээгээд дээр үед хөгжилгүй байлаа гэж болохгүй шүү дээ. Одоо энэ гадуур хүмүүс нэг тийм сонь юм яриад байгаа. Дээр үед хөгжид муутай байж Nokia бариач шиг бид чинь технологи дүнжиж шүү дээ. Хэлж явах чинь үү. Дээр үед одоо монголчууд одоо машингүй байсан хөөрхөн амтд энэ төр гэл. Бид чинь автомашин чинь саяхнаас л дэлхий дээр ингэж их хамаагүй үйлдвэрлэгдэж зарагдаж эхэллээ шүү дээ, тий?
Солонгосууд бол тэгэл загасчтал байсан шүү дээ. Өнөөдөр одоо тэгэл Hyundai үйлдвэрлэлээ сууж шүү дээ. Тийм. Үйлдвэрлэл маш хөгжсөн. Одоо энэ тий Европ мовруудл битүүл үйлдвэрлэлээ шүү. Тэр юу вэ? Хоёрдоор ч яг Европт харж байгаа нэг үйлдвэрлэл маш хөгжсөн учраас эрэгтэйчүүд нь маш их одоо ажилтай нийгэмд аюул их үүрэгтэй байгаа биз. Европ тэрнийг харагдаад байгаа биз. Яг. Одоо ингээд хурал болоход аюул их эрэгтэйчүүд байдаг ч юм уу? Эмнэлэгт очиход эрэгтэйчүүд эмчнэр илүү байдаг ч юм уу, тийм үү? Тэр чинь бол яг нөгөө юугаараа байхгүй да. Манай Монгол орч нэг социализм үед одоо социализм мэдэхгүй л дээ. Социализм үед нөгөө байгуулсан үйлдвэрүүдэд хувьчлаар устгаа хийсэн байхгүй, хуугаа хийчихсэн байхгүй. Тийм байлээ. Би тэр нөгөө юуны өнөөдөр уул уурхай жуулчин хоёр л ярьж шүү дээ. Тийм. Чүдэнцний үйлдвэргээд Монгол байсан юм лээ. Тэрийг харсан. Тэгээд социализмын үеийн тийм үү? Энэ бүх хувьчлал бүгдээрээ байсан. Тийм. Энэ яг тэр үйлдвэрлэл хөгд яг тэр нөө социализмын үеийн тэр эрчүүд ажилтаа явж байсан юм. Бид нар шүү дээ. Одоо 5 толгой уй толгойг шүү дээ. Өөрөөснөө аваад явж байгаа. Жохон удаан, жохон бүдүүлэг, техник хэрэгсэл жохон муу байх. Тэгээ ямар ч арт түмэн тийм байх хэрэгтэй байхгүй. Хилээ хаагаад өөрөөснөө л тийм үү? Муугаа үзэх хэрэгтэй байхгүй юу? Болохгүй юм уу да. Тэгэхэд барууны эсрэг том капиталист тийм үү? Африкийг устгахчихсан, Латин Америкийг устгахчихсан, Аз, Индонезиг устгахчихсан асар том уул уурхайн майнинг компаниг ингээд оруулаад ирж шүү дээ. Тэгээ тэрэндээ дээрлэхүүлж өгч шүү дээ. Уул ингэх хэрэггүй байхгүй. Одоо Тайван ч тэгсэн гэж байгаа байхгүй. Тайван ч зүгээр мөөг төрдөг л мөөг тарьж зардаг л арал байсан гэж байгаа байхгүй. Мөөгэндээ айгуу сайн. Тэгээд тэр олсон мөнгөө технологи заруулаад тэгэл компьютер үйлдвэрлэдэг болсон гэж байгаа. Тэр чинь ямар нэгэн улс муугаар эхэлдэг баг. Тэгээд муучин явандаа сайжирна ш. Тэгээд бид нар чинь тэр социализмын тэр бүх юма 90 онд устгаад тэгээд нэг Монгол орны эрэгтэй хүмүүс ажилгүй болсон байхгүй. Харин тийм л том одоо юу гэдгийг гамшиг байхгүй. Өнөөдөр хүртэл мэдэгдээд байна шүү дээ. Эрэгтэй хүмүүс ажилгүй. Жиптэй дандаа эмэгтэй хүмүүс явж штэ. Тэгээд муусын бүх багш нар эмэгтэй баргалж ангахын бүх багш нар эмэгтэй баргалж тий 90% юм уу хэдэн хувь юм. Тэр байтга шүтээсэн хүртэл 70-80% эмэгтэй багш нар биш шүү дээ. Тэгэхээр ерөөдөө эрэгтэй хүний ажил байхгүй орн байхгүй. Тэгээд та нар чинь нөгөө нэг ээжигээ харж тийм үү ээж яасан хэрэг юм бэ гэд аав руугаа харж аавгаа голоод байдаг чи аргагүй байхгүй. Тий Монголын аав нар бол бүгдээрээ хүүхдүүдтэй гологдно. Ном уншихгүй дээр нь. Хүүхдүүдтэйгээ сайхан ном ярихгүй. Мэдлэг боловсрол ярих. Сүүлийн үед гарсан шинжлэх ухааны шин мэдээнүүдийг уншаад хүүхдүүдтэйгээ сайхан ярилцахгүй. Тарих судлал гарсан гинэ. Квантын физикч одоо ингээл орон зайг судлаа, цаг хугацааг судлаад эний чинь байхгүй гэж юм штэ гэдэл ингээл гой юм хүүхдүүдтэйгээ ярих хэрэгтэй штэ. Хүүхдүүд заавал мэдлэг боловсролыг гадагшаа гарч авах шаардлагагүй шүү дээ. Ээж аавтайгаа ярилцаад айгүй их мэдэж авч болно шүү дээ. Тэг одоо энэ гадуур яриад байгаа шүү дээ. Хамгийн сайн хүмүүжил бол гэрийн хүмүүжил нэтэр гэдэг. Тэгээд гэрдээ хүмүүжих гэсэн чинь нөгөө хоёр нь юу ч мэдэхгүй. Хоосон толгоонууд. Тэгэхээр германч нөгөө сургуулаасаа тэд нар чинь яг нэг сургууль хүмүүжил авчиад байгаа байхгүй. Гэртээ биш. Тэр чинь ихийг цагаа сургууль дээр өнгөрөөдөг. Тэнгүүд одоо ингээ харангууд нөгөө бүх хүүхдүүд нь сургуульд явж бүх хүүхдүүд нь ихэнхдээ ер нь л нэг адилхан сургууль хүмүүжилтэй байгаа байхгүй. Бүгд нэг тэц өөр нэг ийм биш. Монголд нь болохоор гэр бүл болгон дотор өөр байгаа шүү дээ. Тэр эцэг ямар асуудал ярьж байгаа ярианууд нь хүүхэдтэй хэлж байгаанууд нь бүгд ямар нэг байдлаар хооронд нь хэрэлдүүлсэн, муудалцуулсан, өсөлдүүлсэн, атаархуулсан, үзэн ядуулсан тэр л чиглэл рүү хүүхдэд дандаа явуулаад байгаа. Тэ одоо айлын хүүхд айхтар юмаа гэж хэлээд тэгэл өөрийнхөө хүүхдийг балалчиж байгаа байхгүй юу? Айлын хүүхд ямар байх бидэрт ямар амаатай юм. Өөрөөрөө л явна шүү гэд хэлчихгүй байгаа байхгүй юу? Тийм тэгэхээр миний яваад тэдний хүүхд Америк яваад тэдний хүүхд Англи яваад тийм үү? Ажиллаад ээж авдаа тэтэнд доллар явуулсан байна гэж ингэж байгаа байхгүй юу? Тий адилтгаал тий явуулах гал нь шүү дээ. Явж доллар явуулах гэдэг шүү дээ. Тэгээд ер нь багаас нь хүүхдүүдийг харахаар би ч гэсэн өөр дөр ингээ харахаар багаас их гэмтэл авчдаг. Гэр бүлээсээ өссөн орчноосоо л ихээд маш гэмтэл авч харагддаг. Надад ч гэсэн тийм л байсан л та жишээ нь
юу ч байдгийн те. Айцуу ч юм уу бас гэр бүлээсээ гараад сургууль руу орлоо. Сургуулиасаа бөөн гимтэл багш нараас бөөн гимтэл авна. Бөөн гимтлүүд Багш нар чи тэгээд явж өөрсдөө явсаар танаа нэг гэр 18 бүлийн хүрнэ. асуудалтай өөрөөхөө хүүхдийг яая гэсэн явж байгаа шүү дээ. Юм хүний хүүхдийг сургаж хүмүүжүүлэх. Тэ. Тэгэл хөөргөө нэг тэмчиж явсаар гал нэг 18 хүрдэг. Тэгэл яа. Тэгээ цаан ч одоо хөвгүүд гэж амар нөхдөд байж байгаа шүү дээ. Боо юу доо. Төрсөн өдөр Монгол боо юу доо. гой төрсөн өдөр тэмдэглээ. Романоос нэлийн дэлгэг авчлаа. Гэтэ яг нэг одоо ингээ харахаар Европод сэтгэл зүйчүүд их байдаг те. Тий. Чадвартай сэтгэл зүйчүүд их байна. А тэнгүүт Монгол тэр нэг ойлголт яваад байдаг. Сэтгцийн өвчтөе хүмүүс сэтгэл зүйчдэр очдог гэсэн. Аггүй тэр чинь миний харж байгаагаар Европт одоо ингээд харахаар одоо ярилцах ёстой юу байна? Ярилцмаар одоо чинь хүнтэй ярилцах чадахгүй сэтгэл зүйчд очиж чөлөөтэй ярьж болдог тийм үү? Нэг тийм энгийн үзэгдэл болчоод. Гэтэ Монголд бол тэр ойлголт одоо л яг орж ирж байгаа юм шиг надад. Одоо Аргентин бол сэтгэл зүйн эмчээрээ дэлхийд дээр хамгийн их гэж байгаа байхгүй. Сэтгэл зүйчдэр очих хийж гэж байгаа байхгүй. Нэг өдөр болоо хоёр өдөр болоо жоохон энд эвгүүрхэд эхэллээ бушууч сэтгэл зүйчдэр очиж асуулчдаг гэж байгаа байхгүй юу. Уул нь бол манад бол энэ одоо лам бөөгөөд байгаа хүмүүс чинь уул нь тиймэрхүү ажил хийвэл аягүй хэрэгтэй байхгүй юу. Даанч өөрснөө асуудалтай шүү дээ тий. Уул нь дээр үед бол ламнар бөөнөр хүмүүс тэгж тусалдаг байсан байгаа байхгүй юу. За Европ барууны орны сэтгэл зүйчдийн одоо гол сэдв чи юу байдаг вэ? Ерөнхийдөө нөгөө нэг ёс суртахууны үнний сэдвүүд байдаг байхгүй юу. Яг л тэд ч бүгд христийн шашинтай байхгүй юу. Яг гаадтай. Тэгэхээр христийн шашин буюу гаад буюу нийгэм дэх үнэн зөв нь алдагдах юм бол хүмүүсийн хоорондох үнэн зөв нь гинт алдагчвал асуудалд ордог байхгүй юу. Психолог. Тэгэхээр сэтгэл зүйч рүү аяг их очдог байхгүй юу. Ёс суртахууны моралын хайр дурлалын тийм үү? Тэ минь хүнийг хүндлэх юу гэдэг шударгаас иймэрхүү асуудал аяг ордог байхгүй юу? Эрхчлөө одоо юу гэдэг. Тэгээ тийм асуудалд ороод ирэхээр сэтгэлийн сааталд ордог. Тэгэхээр сэтгэл зүйч рүү явдаг байхгүй юу? Манай монголчууд ч болгоо нэг ямар ч үнний асуудалд ордгоо байхгүй юу? Ямар асуудалд ордгоо? Ёс суртахууны асуудалд орох. Тэр бүгдээс илүү нэг аягүй их гомдоочдөг байхгүй. Тэг нэг нэгэндээ гомдчдөг байхгүй. Тэр гомдсон энэ дотор аягүй явж зөрчлөх үүсгдэг. Тэгэхээр Монголд бол сэтгэл зүйчдэр очиж байгаа хүмүүс бол ерөнхийдөө л дотор аягүй их гомдсон хүмүүс л очиж байгаа. Гомдолт хийсэн л хүмүүс очиад байна тийм. Ашрах гомдолт хийсэн. Яг бол ихэнх нь ээж аавдаа гомдсон. Манай ээж аав чи ерөнхийдөө хүүхдээ маш гомдоож байгаа шүү дээ. Ээж нар охтуудаа маш их гомдоо. Аав нар хүүгээ маш их гомдоо. За тэгээд найз нар маш их гомдоо найзаагаа. Бүр арай дэндүү. Нийлж ягаад бүр нэг найзаагаа бүр хинч болгоно. Бүр зориуд сэтгэл зүйн асуудалд оруулан нийлж ягаад. За тэгэл одоо яадаг юм. Ээж аав нь мөнгө төгрөг муу тийм үү ямар тийм сургуульд явдгүү тийм юм хэрэгэлдэггүй тийм нөгөө нэг хүрээлэлд багтдаггүй тэр нөгөө үнэртдэг татдаг юу байдгийг тийм үү айс майс одоо юу байдгийг тийм үү илүү дутуу тийм юмыг хамт хийдгүү за тэгвэл тэгэл одоо шамагста хинч болгоно манай чинь ойрын хамгийн их хэрэг болох хэвээр хүн болоход хамгийн их хэрэгтэй найз ээж аав тэр дотны байх хүмүүс чинь жинхэнэ хүнийг балдаг хүмүүс болчдөг байхгүй юу? Уруугаа. Тийм. Тэгэл асуудал орж байгаа байхгүй юу? Тэгэл бүгдээрээ чимэг болоод бушууш чигвжээ хийгээд тэгэл интернет рүү ороод тэгэл тэнд дуугаа сонсоод тэнд юмаа сонсоод гар утастайгаа харьцаал гар утсаа тийм үү? Ста ингээл тэгэл ста энтэйгэл амьдрах хаан байна тэгэл ийм энийгээ бушууган барьж аваад тэгэл гэж байгаа шүү дээ тий. Энийг авбал амиа орлоо. Яг хүмүүстэй тиймэрхүү болж байгаа. Тийм хидэх хараатай. Нууцнаас хидэх хараад болцсон. Үгүй амар. Энэ чи ээж аамар шингэд юм билий. Бүр ингээ жоохноос нь тийм үү? Жохон хүмүүсийг баг хэлд ороогүй хүмүүсийг тийм үү? Ингээд гар утсан дээрээ янз бүрийн гаргаж өгöd өгчтэй юм билий. Дигдэв бэл. Нөгөөх нь ингээ тэр сууж тэр чимээгөө сууж байгаа нэг өгчтэй. Өөр юу гач болцсон. Бүр багасаа тийм болж эхэлж байгаа аахгүй юу?
Энэ чинь гэмт хэрэг шүү дээ. Чиний одоо тэр Мгм. Герман Австрал чинь тэхгүй байгаа ч дээ. Ээжээ Үгүй гэдэг хүүхэд гүрч өгчтэй ээж гадаа тоглож байгаа шүү нэг юм дээ. ингээд өгчихгүй байгаа ч дээ. Аваа гэдэг өгтөн тийм үү? Аав нушиг хүүдээ видео гаргаад өгчихгүй байгаа ч дээ. Тэрийг үзээ Гэхдээ явж гадаа байгаа. их тоглож идэг тий. Тийм дандаа гадаад хөлөнд тоглож байгаа шүү дээ. Тий харин. Эсвэл шорон дээр Оо тоглож. Америкийн мундаг технологийн компани том одоо энэ интернет гар утас моц одоо юу гэдгийг одоо тий Apple юу гэдгийг тийм үү? Google тэр нөхдүүд чинь хүүхдүүдтэй 15 6 нас хүртэл гар утас дандаа хяндаг гэж байгаа байхгүй. Бол гар утас чамайг баллан. Чиний энийг баллан. Өөртөө мэдээд байдаг тий. Өөртөө бүгдийг мэдж байгаа байхгүй юу? Тэр тийм үү? Хүнийг баллаж мөнгө олдог хүмүүс аахгүй юу? Тэгээд тэрийг мэдж байгаа, балж байгаа, мэдж байгаа. Гэхдээ өөрөө хөвгт болохоор чамайг баллан надах чинь тийм. Аав амар балладаг. Йоо. Наатаага хэрэглэж баларваа. Моохот. Гүрэнти капитализм байхгүй юу? Ашиг. Капитализмын амар юм чинь хүнийг хэзэж бодохгүй шүү дээ. Тийм money. Тийм. Money. Нэг талаа харахаар яг Монголын нийгмийг харахаар феодализм тал руугаа бас тэгж ажиглагдаад нөө хитрхийг материалын зүйлдэг ач холбогдлогддог. Одоо бараг л би нэг жоохон таарахын хуцлаад явжвэл би одоо нийгэм дээр хинч ч юм уу те. Надад хайцаан тэс өөрч байх юм. Би сая Германаас ирчээд хамаагүй чөлөөтэй товцолж ирсэн биз дээ. Тэгээд энд чи тэгэж болохгүй шүү дээ. Бренди юм хэрэглэхгүй болвол тэгээд одоо хүн биш шүү дээ. Чи биш шүү дээ. Тийм үлээ. Тэгээд намайг ирсний дараа Германаас чамдаам дөрөн брендийн хувцастай ирсэн байх л гэж бодож байгаа шүү дээ. Застаггүй байгаа тэр. Тэгээд энд ирсэн чинь намайг за чи яг энэ байдлаараа хувцлаж явах юм бол чамаа хүмүүс ажилтж байгаагүй. Тийм шүү дээ. Тэгэл яг хэвээр нэг нийгэмдээ тааруулаад тэгэл нэг ажилд орохын төлөөтэй бас тэг худлаа нэг гоёол ингээл. Энэ чи яг тэг хөлөөнөөс орж ирээд энэ чи миний нөгөө хэлээд байгаа хөлөөнизм байхгүй. Хөлөөнөөс орж ирээд нэг удаагүй байхгүй юу? Тий, ер нь тэгээд яг та ер нь бүр ингээд одоо 100 жилийн өмнө чинь тийм үү? Тэ одоо торгон дээл өмссөн үнтэй юм хэрэгэлсэн тийм хүнийг л мундаг хүн гэж боддог гэсэн. Тэргээ шүтэж явдаг. Тэгээд тэр чинь одоо ингээд тархинаас нь сэтгэл зүгээс нь гараагүй байгаа байхгүй юу? Хүмүүс үнтэй хувцас өмсөж үнтэй юм хэрэгжилжүүл хүнээс илүү олчихно гэдэг юм яваад байгаа. Зарим хүмүүс бас илүү болж чадахгүйгээ мэдэнгүүтээ зориуд үнтэй юм хэрэгжилж хүнээс илүү болох гэж хөөрхий тийм үү? Хичээж байгаа байхгүй юу? Итгэх хөнгөө үйлдэлүүд. Янз бүрийн үнтэй цаг зөнгүүтээ надаас одоо илүү болох гэдэг шүү дээ. Би надад цаг байхгүй. Тэгээд тийзэж чадахгүй шүү дээ. Илүү болж. Нөө Чех романыг уншиж байгаад бас яг тэр үеийн нийгэм бас яг тийм байсан юм байлээ. Бүгд нийгэм одоо энэ тийм байлээ. Гэхдээ одоо өөрчлөгдчихсэн байхгүй юу? Яг одоо Орос орныг харах юм бол төсөөр болцсон биз дээ. Тий, Орос орн. Тэр чинь болохоор бас яг феодализмын нэг хэсэг аюу хүнтэй машин, үнтэй юм хэрэглэхээс одоо тэтгэх болцсон шүү дээ. Тий. Тэгэл ингээд тодорхой нэг аливаа нэг улс орнч нэг янз бүрийн дээшээ доошоо тийм үү үйл явц явагдаж шүү. Унатай босоотой тий. Бүр ингээд ичмээр үе байна гэж байхгүй. Тийм үү тэгээд ичмээр үегээ устгаад сайжирна. Бид нар ч нэг ичмээр үегээ устгаад сайжирч чадахгүй ичмээр үе дээрээ л байгаад байгаа байхгүй тогтцсон. Тэрийг одоо уламжлал гэдэг юм уу Монгол ёс гэдэг юм уу тий одоо хүн чинь одоо хувцс хонор тэгж хийх хэвээр үнтэй юм хэрэглэх хэвээр тийм үү одоо юу гэдэг үнтэй юмар хүнд одоо гайхуулах хэвээр одоо юу гэдэг үнтэй юм хэрэглүүл хүн надтай тоож яринч гэдэг юм уу үнэхээр ч тэрний явагдаад байгаа. Үнэхээр ч одоо жоохон гар утастай байх юм бол одоо сони харддаг ч юм уу сүүлийн үеийн iPhone барьчих юм бол энэ чинь сүрх юм байж гэдэг юм уу тэр нэг хөөргөө нэг хүүхэд заанч гэдэг юм уу гин зан хөдөөнизм нь байгаа л байгаа байхгүй юу? Яваал байгаа байхгүй юу? Хизээ байхгүй болох юм мэдэхгүй. Одоо Z generation дээр байхгүй болох юм уу? Бид нар ч харин одоо яг жинзгийнхэн ч арай гайг болчиход чинь нөгөө thrift shop буюу нөгөө second hand хувцснууд өмсдөг болчих. Тэгээ заавал нөгөө нэг үнэтэйгээд тий одоо би бас Европ тахта хөвчлэн second hand хувцснууд хөвчлөө өмсдөг байлаа шүү дээ. Баг явахаас өмнө thrift shop гэхэр хүмүүс нэг дуртай байдаг байсан шүү дээ. Тэр second hand хувцс хүний өмсөн хууч хувцаар яах гэдэг ан гэдэг ч юм уу тий. Одоо яг энэ жинзгийнхэн тэр чигтээ second hand хувцснууд зүг байхгүй юу? Энэ чинь аюул сэдвээ байгаа байхгүй юу? Ээж нь хэдэн үнэтэй дээл оёлж байгаа шүү дээ. Цагаан сар наадам амралтанд явах гээд
Тий. тэрийг одоо болох хэрэгтэй байхгүй юу? Тийм. Юу н одоо тийм үе эхлэх хэрэгтэй байхгүй юу? Хямдхан хуучин хувцас өмссөндөө тийм үү? Яагаад болохгүй гэж надад чөлөөтэй байж штэ. Тийм. Болж штэ. Би заавал ямар дээл юмс алгатай юм чи дээл чинь сууж босох шатаар дээштэй хош алхах чинь хэцүү юм байна штэ. Дэгэлдэж унчих гай. Тийм. Тэгэхээр ээж нар бүгд тэр кочин бижиг өмсөх хэрэгтэй штэ. Жинсэн өмдөмсөд алхах хэрэгтэй штэ. Яагаад болохгүй. Тэгээ чин саний яг хэлдэг ч штэ. Яг би яг гинт саналаа. Одоо философи сонирхдаг бас миний номнуудыг уншсан нэг залуу байдیں۔ Чиний Жинзигийн нөхөр тий. Хятад үгсийг сонсгодод байна шүү дээ. Жинзи энэ төр гэдэг. Тэгээд тэр харин над хэлжсэн. Тэр өөрсөө ингээд өмсөн болтоо, өмөд гутал тэр бүгдээрээ second hand их. Солонгосоос ирсэн эргët нь очоод тэгээд ингэж гисэн. Энэ миний болтоо тий 30 мянган төгрөг штэ гэсэн болтоо өмссөн явж байгаа. Тийм шүү дээ. Яг тийм л үнэтэй байгаа юм чи. Тий 30 мянган болтоо өмссөн. Гэхдээ тэр аягүй дайжгүй. Тэгээ ерөнхийдөө тэр залуу хүн чинь бараг юу ч өмсөн болоод идэг байхгүй юу? Тэгээ өмсчих болоо тэгээ ерөнхийдөө тэгээд бас нэг жоохон годамжаар ухаад хүм антай энэ тэр тийм яг явж нэг юм шил юм хооч яг тэгээд айгүй насаагаад өгдөг байлгүй. Тий дотор ч юм уу явна уу гэдэг. Хитргийх гаднаас дүгндэг болцсон тий. Чи юу вэ? Тэр чи хүн чинь тис өөр ертөнц байгаа шүү дээ. Хүн болгоо нэг өөр ертөнц. Тий. Намайг гаднаас очиж дүн хитрхийн хөнгөө үлдэл тэр бол одоо чи нэг ийм л юм шиг нэг үл юу вэ? Надтай ярилцчих ш тий. Намайг мэдэх хэвэл миний зүгээр өмсөж байгаа хувцас намайг дүгнүүл. Харин тий. Харин тий. Тэр нөгөө нэг барууны одоо нэг христийн шашны чинь тийм үү одоо баруун ярина гэсэн бид христийн шашин ярина шүү дээ. Сая поптой болчихлоо шүү дээ. Папатай болчихлоо шүү дээ. Тийм. Аймос паппам гэж байгаа. Америк поптой болчихлоо шүү дээ. Тийм Америк аавтай болчихлоо шүү дээ. Тийм. Папа гэдэг чи одоо аавл гэж орчуулдаг үстэй. Тэгээд сая ингээд тэр юг харж байхад бол тэдний тэр пап гэдэг байгаа тэр христийн шашин гэдэг тэдний тэр яриад байгаа чинь дандаа л тийм л юм хэлж байгаа шүү дээ. Нэг нэгэндээ дусал, битгий, шун тийм үү? Дандаа тийм хэлж байгаа шүү дээ. Дандаа тэр загч байгаа шүү дээ. Тийм үү? Одоо англиар германууд түүгэнд гэдэг монголоор эрдэм тийм? Яг. Дандаа тийм л явж байгаа шүү дээ. Тэгэл одоо хүний хүндэл тийм үү? Сахлаг баттай бай, тэг журамтай бай. Яг. Одоо таны яриад байгаа нөгөө 5 эрдэм дотор чинь тэгээ угаа цэвэрлжээ, цэвэрхэн явжээ. Тий. Маш их ганган мөртлөө нөгөөх нь жоохон юу яж болохгүй. Дандаа тийм явж байгаа байхгүй. Тэгэл юу амьдралд үн өгөө бити амьдралыг үүсгэж явж байгаа шүү дээ. Хүнийг хинч байсан хүндэл гэдэг явж байгаа шүү дээ. Хинч байсан. Яг. Юус амар байхгүй юу? Тэгэхээр одоо хурдаар ялах гэдэг шүү дээ. Яаж нэг 12 хэзээ үлээ нэг гэсэн 10 жилийн нэг төгсөө тэгээ намайг ирж яриа хийгээд ээж аав нар тэгээд хүүхдүүдэд ингээ зөвлөгөө өгөөд ингэж гэж хэлсэн байхгүй юу? Тэгээд бас айгу болгоомжлсон байхгүй юу? Тэгээд мөнгө төгрөгийг өгье цагийн хэдийн энэ төр гэл. Айгу болгоомжилж хэлсэн байхгүй юу? Яг бол би очивол дандаа л ийм юм ярина шүү дээ. Тэгээд сахлаг баатдаг журам хүний хүндгэх тийм үү? Хичээл сурлах юмдаа ингээд хичээжээ, сургалтандаа ингээд төвлөрчээ, үнэн ч шудраг бай тэр гэсэн дандаа тийм ярина шүү дээ. Тэгээд тэр чи одоо тэгээд жинхэнэ ээж авах нь эсрэг юм ярина шүү дээ. Тийм үү? Хүүхдээ өөрийгөө бодсон байгаа шүү дээ. Тэгээд би чинь бити мундаг уус гэж хэлнэ. Битгий амжилтын төлөө яв гэж хэлнэ. Андаж онох хэрэгтэй шүү. Алдцгаа гэж хэлнэ. За тэгээд нөгөө хүмүүс чинь тэгээд ууралч шүү дээ тий. Хүүхдээ амжилттай мундаг болох гэжсэн чинь энэ нэг философч үржлээд амжилттаар яадгийн алдаж онно гэж хэлжлээ. Тий. Бөөр олон үстэй мөнгө уцааж авъя гэнэ үстэй. Одоо яг одоо 10-аар төгсөж байгаа оюутан болж байгаа энэ нэг үеийнхэн нөгөө амар ээж аав одоо юу гэдгийг багш одоо тэгэл одоо төр улс төр гэж цаан чинь амар бөөн хар юм байгаа шүү дээ. Тэр бөөн харын эсрэг юм хэлждэг. Тэд нар чинь нөгөө хүүхдтэйгээ энийг бүр ингэ цэнгэлээ хайцсан байдаг.
ихэр чээсээ бүр гачин бүр ингээ өөрөөдөө зөрчилтэй үзтэй. Би одоо энэ нэг хуралд баахан хуучин их хурлын гишүүн байсан хүмүүсийн жоохон охид хөвгөд орж ирээ суудсан байгаа шүү дээ. Тэг би яг бодож байгаа байхгүй. Хөөхөн энэ хөвгөдөд өөрийнхөө авиас чадвар, өөрийнхөө хүслээрээ явсан бол ямар их аз жаргалтай байх гэсэн бол, ямар их өөртөө ихтэй байх гэсэн бол одоо тэгсэн яхан аавынхаа ээжийнхаа тушаалаар хуралд орж ирээд ингээд мануухаа олоо суучихсан. Юу хин тэд хийх юм байхгүй шүү дээ. Гар утсаараа дээр л одоо жоохон тоглох байх. Өөр юу хин. Би идэт байгаа шүү дээ. Одоо сая юм монголчин нэг том хамгийн дээд одоо богд лантай боллоо шүү нэг 10 хэдтэй хөв. Тэрийг одоо өргөмжлөөд бөө юм болсон шүү дээ. Тийм нэг жоохон хөөсөн тий. Аав нь бүр математикийн багш гэдэг байгаа шүү дээ. Их сургуулийн. Тийм үү? Тийм бүр өөртөө зөрчилтэй хөвгтэй байхгүй тэр чинь. Эсвэл аав нь тийм зөрчилтэй амтын юм уу? Аав нь математикийн багш, профессор. Тэрийг хөөгөөд Америк явуулсан байл лээ бас. Монголоос хөөцсөн байлээ. Нөгөөх нь одоо яасан мэдгүй. За тэгээд одоо яасан? Хүүхэд нь энд одоо том лам 12 3-тай. Тэгээд урт өстэй. Гэтэ яг өсийг нь одоо бас жоохон аваад нэлээ. Тэгж байгаа нэг өдөр болсон болох юм шиг байл. Тэр хүүхэд хөөхөн амт одоо тэг яа юу хийн. Тэгэл одоо оройжин гол компьютер тоглодог баг. Ганданд одоо суухгүй шүү дээ. Одоо айгуул гэртээ байгаа байлгүй. Эсвэл одоо гадагшаа явцсан байлгүй. Би бүр хараад одоо ингэж болохгүй л гэж бодсон. Яг төвд бол бүр эртний 3 настай хүүхдийг авчираад тэгээд тэжээж өсгсөөр байгаа далаа лам болгодог юм байлээ л дээ. Одоо одоогийн далаа лам 3 настай ээж аваас нь аваа явсан гэж байгаа шүү дээ. За тэгэхээр одоо сэтгэлжүүдэж хэлж байгаа шүү дээ. Хүүхэд хэдэн настай хүртэл ээжийн дэргэд байхгүй болохгүй. Тэгэхгүй бол энэндээ травматай өснөө. Далаа лам чинь тэр Лазада баахан хөгшин ламдрын дунд 3 настайгаас эхлээд тэдэртэй хамт одоо амьдарч шүү дээ. Гэрэл болж шүү дээ. Тэгээд ийм битүү травма байгаа шүү дээ далаа лам бол. Охин дурлаж үзээгүй. Охинтой хамт гадуур явж үзээгүй. Тийм үү? Тийм. Хүүхэд хүмүүжүүлж өсгөж үзээгүй. Битүү травма нөхөр явж байгаа шүү дээ. Тэг бидэрт ямар зөвлөгөө өгөх юм. Тэгээ би тэр 10 жилийн сургуулийн тэр юу руу бол ерөнхийдөө очиагүй байхгүй. Яг бол би тийм нэгдүгээр тим хэлчихэн. Тэгээ тэр гэр оронд одоо хэрүүл орвол үсгээд одоо юу хөө. За нөгөө тэгвэр нэгэнд би сайн танихгүй хүүхдүүд учраас бас нэг асар чир зүгөө зөвлөгөө өгöd бас хэрэггүй байх гэж үзсэн байхгүй. Тэр вирус очиагүй байхгүй. Яг бол миний нэг асуудал байдаг байхгүй. Нөгөө залуучууд чинь ээж авахтайгаа ингэ зөрчилдөх болчоод байдаг байхгүй. Би чинь тэр зөрчлийн хуцдах гээд байдаг байхгүй. Тэгээ би болдог байхгүй. Ихтэй сургуулийн нэг сургуулиудаар ч гэсэн би лекц уншихаасаа би жоохон дургүй байдаг шүү дээ. Яг бол би чи яг жинхэнэ философи ярьчихна. Цаана нь философи гэдэг багш нар орж ирээд гачин балаа юм ярьцдаг. Тэр нөгөө залуучууд чинь ингэдэг тий. За одоо тийм үү Молор Эрдэнэгүй багшгийн одоо философиг авах юм уу? Тэр хэн багшийн ярьсныг авах юм уу гэдэг ингээд яг нэг супермаркетад орж ирээд тийм олон архинуудаас нэгийг сонгох гэж байгаа юм шиг ингээд тийм юм ингээд яриад идэх байхгүй. Мэдлэг боловсрол гэдэг чинь тийм үү? Энэ хүний ярьсныг авах уу, энэ хүний ярьсныг авах уу гэдэг юм биш шүү дээ. Биш үү? Эйнштейний физикийг авдаг юм билүү? За тэр Хингуан яриад байгаа физикийг авдаг юм билүү? Биш шүү дээ. Тэгээд тийм байд юм билээ. Манад бол ерөнхийдөө энэ юмнууд бол тийм л ойлголттой хүүхдүүдийг тийм болгоч юм билээ. Ер нь бол сонголт байдгийн өөрийн бодол өөртөө зөв. Өөрийн бодол өөртөө зөв юу яриад байгаа юм? Тий. Тэгээд одоо үгүй өөрөөхөө л явна штэ. Тий. Тийм сонсон юм ингээд бүр ингээд битүү. За тэгээд үнэн гэж байхгүй гэж их ярина оюутнууд. Багш үнэн гэж байхгүй үстэй гэл. Шоконд орно шүү дээ. Сүнс байдаг үстэй ч шиг. Айгаад байгаа юм шүү. Тэгж хэлэхдээ айгаад байгаа юм шүү. Бид voice лекц орж ирсэн чинь нэг өндөр охин сүнс байдагтэй гэж. Тэгээ одоо бид юу ярих вэ тийм үнтэй чи. Нэг ажилтаа оюутан болохоор үнэн гэж байхгүй штэ энэ гэж байгаа. Өөр гэдэг тэр оюутан бол тэр 20 нас хүртлээ гэр орондоо найз нөхдөд одоо гэдэг бүх тойрон хүрээлэл дотроо нэг ч удаа үннийг хүлээж аваагүй. Үнний талаар сонсож байгаагүй ч юм уу те. Худлаа дотор л өссөн юм шиг. Тэр жоохон мэдлэгийг
Яаж хүлээж авч яаж өөрсдийнхөө хэл дээр буулгах вэ гэдэг чинь аюул чухал байхгүй юу? Тий. Кофег горгуулж бичдэг адилхан юм хийж болохгүй байхгүй юу? Тий. Доторх мэдлэг орж ирж байгаа чинь тийм одоо психолог гэдэг чинь сэтгэл зүгээд бас буруу орчуулад байгаа байхгүй юу? Ухаан зүйл байхгүй юу? Ухааны л асуудал. Сэтгэлийн асуудал биш байхгүй. Тэр дотор нь бодол, санаа, санамж, төсөөлөл өчнөө юм явж байгаа шүү дээ. Зөвхөн сэтгэл хөдлөл биш. Анаад бол сэтгэл зүгэл зөвхөн сэтгэлтэй. Ангад сэтгэлгээ тарина бүгдийг ингээд нэг базаад хайчдаг. Бас бодолтой. Тэгэхээр бид нар тархинд яг буруу бодоод байвал яах юм? Чи тэр буруу бодлынхаа гаргалгааг гаргуулах байхгүй юу? Тий. Би шал буруу бодож явсан байж шүү дээ. Би шал буруу ойлгож явсан байж шүү дээ. Тэрийгээ бас мэдэж явах хэрэгтэй байхгүй юу? Зөвхөн одоо тийм үү хүүхэд насндаа би одоо ингээд сэтгэл зүйн гэмтэлд орчихсон гэл ээж аавдаа гомдчихсан нэг нөхөр ороод ирж байгаа шүү дээ. Тэгтээ ямар ч хамаагүй байхгүй юу? Тэгээд тэрийгээ бараг засуулна гэдэг байгаа байхгүй юу? Сэтгэл зүйн одоо гэмтэл янз бүрийн тимийг сэтгэл зүйчүүд очиж засуул хизээч засч чадахгүй шүү дээ. Тэгвэл тэр хүний намтар учраас хүний намтрыг засах боломжгүй шүү дээ. Хүүхэд нас нь тэр хүний намтар шүү дээ. Сайн уу, муу юу, зөв үү, буруу юу хэн мэдж байгаа юм. Тийм. Сүүлд ингэж бодоод сүүлд эргэцүүлэхэд тэр үед болсон үйл явдлыг тухайн үед бас буруу хараад би буруу ойлгоцсон байна лээ гэдгийг сүүлд мэдэж авч байгаа шүү дээ. Тий. Намайг ер нь ингэж зохиё гэж зохиогүй юм байлээ. Өвдөх гэж зохиогүй юм байна лээ. Одоо эргэж харахтаа ч юм уу, уурандаа ч юм уу, тий өөрийн мэдлэгөө өөрийгөө хэн чадахгүйгээр ингэсэн юм байна лээ ч гэдэг юм уу, тийм үү? Тэрсэг надад их муу юм бодож намайг зориуд өвдөх гэж зэгээгүй юм байлээ шүү дээ гэдэг чинь сүүлд л одоо тэгэл мэдэж авна шүү дээ. Тухайн үед бол ямар муухай юм ба намайг тэгсэн гэдэл тэг хүүхэд байхдаа аавдаа тэгжсэн үү, ээж чинь чамайг ингэжсэн үү гэж цохиж асуухаар нь харин тийм гэл ингээл. Тийм учраас ер нь бол хүний намтрыг өөрчлөх ямар ч боломж байх. Харин тэрийг яаж хянаад айтайхан авч явах уу? Тээж явах уу? Эндээс алга болохгүй шүү. Жохон юм болоход өдөгдөл гараад ирж. Тий, жохон бохоо өдөртөө гэж яриад байдаг. Хизээч мартагдахгүй тэр чинь дэстэ хизээч мартагдахгүй. Эсвэл нөгөө ухаанаа алддаггүй юм бол мартагдахгүй шүү. Одоо нөгөө нэг түрүүн кино фильм ярьжсэн шүү дээ. Ямар нэг Sunshine юу илээ нэг фильм байдаг шүү дээ. Eternity гэсэн арчигтай. Тэгээ тэрэндээ нөгөө нэг Winslet гэдэг эмэгтэй нөгөө эрэгтэй нөгөө нэг Truman дээр тоглоод байдаг чинь хэн билээ нэг эрэгтэй жүжигчин чинь Truman Show-гийн тэр хоёр нөгөө комеди жүжигчин шүү дээ. А гэхдээ бас үннүүдийг гаргаж ирж байгаа. Гүйр сүүлд аягүй мундаг философч болсон шүү дээ тэр чинь. Аягүй философ. Jim Carrey. Тэгээд Winslet хоёрын фильм баггүй. Тэгээд тэрэн дээр чинь нөгөө тэр тодорхой нэг газар очиод тэгээд санамж руугаа тэр юуны багж техниктэй газар очиж жоод тэгээд санамж руугаа оруулж агаад техникийн туслалж байгаа оруулж санамжийн дотроо зарим санамжуудаа устгуулдаг байхгүй. Тий. Тэгсэн чинь дараа нь явсаар байгаад тэр ямар хэрэгтэй санамжууд байсан юм. Тэр чинь бий байсан юм биш үү? Тэр санамж чинь бий юм биш үү? Би санамжаа устгуулдаг гэдэг чинь бий биш болчихж байгаа байхгүй. Өнгөрснөө нэгсэндээ устгаад ирэхэд те. Өнгөрсөн чинь бий баг. Өнөөдөр өөрийгөө хараа гэвэл би өнгөрснөө харна шүү дээ. Би гэдэг чинь миний хүүхэд нас. Тий. Миний хүүхэд нас л явж байгаа шүү дээ. Тэгэхээр санамжаа устгуулна, гэмтэл янз бүрийн юм устгуулна, мартуулна гэдэг чинь бол тэр хүнийг устгаж байгаатай адилхан байхгүй. Гэмтэр байхгүй. Тэгээ тэрэн дээр тэгээ нөгөө техник нь одоо техник чинь нөгөө алдаа бас гарч болно шүү дээ. Техник чи одоо төгс биш шүү дээ. Тий. Тэгээ тэнд нэг алдаа гарсан юм уу яасан? Айгу хэрэгтэй санамжуудыг бас устгаа хийцэн байгаа. Тий. Тэр чинь маш аюултай байхгүй юу? Мартгаж их оролттой юм шиг те. Мартгаж их оролдоод тэгэл тэрнтэйгээ их тэмцээл. Тэгэл хилдэг үг нь март гэдэг ч юм уу те. Ямар ч боломжгүй шүү дээ тэр чинь. Тэр хүн л өөр устж байгаа байхгүй юу? Тий. За одоо хэлээ роман л гоо. Роман ярьж байгаа гэлөө. Тий.
Тэгээ бас нэг хэлгээ өндөр нөгөө эрдэмүүд байсан шүү дээ. Яг тэр 15 тагаас хойш нөгөө таны номнуудыг уншчаа тэр донд эрдэмүүд гарч байгаа шүү дээ. Тий. Тэгээд би хэрэг тэднэртэй танилцаагүй байсан бол тэгээ эрдэмүүдийг би мэдж аваагүй явсан бол Герман явсан бол би одоо тэгсэж хийж шалтлаа. Хийж болохоос гадна Германд нэлээд ярьдаг үгнүүд шудраг байж чадахгүйгээр тий. Шудраг байж чадахгүйгээр би тэр одоо их сургууль сурах ч юм уу эсвэл бусадтай германчуудтайг өөртөө хайцгаад нэлээд асуудалтай болох байсан баг. Асуудал бол монголчууд өөрснийхөө харц нүүрний хувирал биеийн хөдөлгөөн тийм үү тэр бүх юмараа өөрийгөө нуучих байх гэж бодоод байдаг байхгүй. Үгүй байхгүй. Хүн ерөөсөө өөртөө юу н өөрийнхөө бодол өөрийнхөө төсөөл хандлага тэр бүх юмаа тий бүрэн нуух ямарч боломжгүй байхгүй. Тийм. Гэхдээ нууцлаа гэж ойлгоод байдаг шүү дээ. Өөрөө нууцлаа гэж амар боддог шүү дээ тий. Яа залчлаа тийм үү. Туудыг заллаад үнийн буулгачлаа гэдэг тэгээд байгаа шүү дээ. Ста бүтэхгүй шүү дээ. Тийм. Тусаа боломжгүй. Ер нь хүн болоод баригдахгүй гэж бодоод байдаг байхгүй өөрийгөө. Ялангуяа монголчууд бол. Нэг удахгүй баригчин дөө тэгээд Америкч юм шиг барахмаар юм шиг баригдандаа гэдэг кино фильм байдаг. Тэр шиг л. Тий. Үгүй хүн тэгээд нөгөө үнтэй танилцаад ингээд одоо чинь таны номыг уушаад тэр хүн айгүй ажигч болчтой юм шиг лээ. Нөгөөд хүнийг жоохон хараад за худлаа байна уу үнэн байна уу гэдэг нь ер нь мэдчихдэг. За барагцаалаа тийм байх шүү. Тий. Германд хаад юу вэ би хүүтэн гэдэг үг амар сонсч ирсэн юм. Хүүтэн болчих гээд. Тий. Тэр чинь би хүүтэн болсондоо одоо би ирээд бодоход хүүтэн болсондоо биш. Яг нэг үнэтэй нүрдлээд би шудраг үннийг хэлдэг болчиход байгаа байхгүй. Тэгэл тэр чинь яг нэг би кул гэдэг чинь бас зөв шүү дээ тийм үү? Би кул гэдэг чинь зөв шүү дээ тийм үстэй. Тийм. Чон кул байл да гэдэг чинь тэр шүү дээ. Юм болгонд үнэмшээл, юм болгоныг дагаад битгий гүгээдэл гэсэн үг шүү дээ. Өөрөөр байл гэсэн үг шүү дээ. Тийм. Нэр байл гэсэн үг шүү дээ. Би кул гэдэг чинь. Тэгэхээр тийм болно. Тэгэхээр аргагүй тийм. Ер нь бол хүн болоод тэр тэргүй хөгжин, өөрчлөгдөн. Тэгээд өөрчлөгдсөн, шинжлэгдсэн өөрөөсөө илүү болсон хүнтэй тулгархад мэдээж хэцүү, стресстэй. Тийм. Аргагүй тэр хүмүүс. Яванда тэгээ гайгүй нөө тийм. Тийм, дасцуу. Ер нь л одоо тэгээд одоо дасж байгаа үстэй. Германаас ирээд гэхдээ тэр чинь ихэн болноо. Ихэн болж исэн. Зайл хөөж тугаал тэгэл нэтээ юм бодсон тэр чинь. Бөө юм болж байгаа. Солиотой галзуу гэл. Тэгэл одоо салтай мажата одоо юу гэдгийг чи одоо хэн болцсон юу болцсон. Тийм. Чинь нэг хүнийг олон дөв шидүүлж байгаа ш тэр чинь. Өөрийгөө хамгаалдаг. Яг үнэ өөрийгөө мууг хамгаалдаг арга байхгүй юу? Тэр чинь болохоор одоо Монгол явсан. Тийм. Тэр гэдэг чинь хэн болчоо вэ чи гэж хэлээ. Тийм шүү дээ. Аас нь том толгойтой. Толгой томрох шүү дээ. Надад л тэгэл яг нэг хүлэн зөвшөөрдөг нэг тийм. Нэг үг хэлнэ эсэргүүцдэггүй тийм болчих. Яг нь эхний үед яг хөргөж яасан зочирцсан тий шоконд орсон л доо. Шоконд орсон. Тий. Нэг роман дээр ярина одоо. За. Урлаг гэж юу вэ? Яа. Урлагийн талаар. Нэр тийм шүү дээ. Ёнхаа стайн. Тий. Битүү урлагийн юмнууд гарч байгаа шүү. Урж гаруу тий философч, улс төрч сонгодог урлаг тий гол нь сонгодог урлагүгүй юу? Тий. Орч үеийн бас урлагийн шин салбаруудын нөгөө видео тийм үү? Зөндөө гарч байгаа шүү дээ. Тэгээд перформанс гарч байгаа. Тэгээд фильмүүд бас хэдэн фильм бас концепт уран зургууд их гарч байгаа. Тийм перформанс урлаг гарч байгаа. За одоо нэг перформанс концепт гэдэг чинь одоо манай нөхдөд чинь бас орчуулчихдээ шүү дээ. Урлаг гэдэг бол ерөөсөө л хүн төрөлхтний ганц л одоо биднийг одоо нэг авч явдаг нэг түшиж тулгарч тийм үү? Энэ уутгарт зогсоо өдөр тутмын тийм boring гэдэг шиг тийм үү? Энэ юмнаас чинь одоо нэг escape гэж хэлээд байгаа шнэ жоохон зүхтааж тэрнээс нэг холдож тэг урлагт л ирж хүн нэг өөрийнхөөрөө байж өөрийнхөө хүсчихсэн юм аа одоо нэг missing бас явуулж ирсэн юм те тэрийг байгаасаа гэж урлагт ирж байхаар тэрийг нэг амсаад амтлаад тэр нэг сайхан болж байгаа байхгүй. Тэр урлаг бол тийм яг бид ерөөсөө бидний амьдралд бид нар илэрхийлэх боломжгүй, илэрхийлж чаддаггүй, хэлж чаддаггүй, завж болдгоо, боломжч болдгоо. Гэсэн мэт дотор ингээд яваад байдаг нэг асуудал байдаг. Юу чинь тэр нь юу юм бүү мэд.
шүтлэг юм уу, бурхан юм уу, үнэн юм уу, худал юм уу, зөв юм уу, буруу юм уу, бүм бэ. Энэ хорвоод яагаад ч нэг тийм дутагдаад явж байдаг. Тэрий чинь л урлаг биднэрт нөхөж өгж байгаа байхгүй юу? Тэрээс одоо урлагийн төлөө урлаг байдаг гэдэг солиотой юмнууд яриад идэв. Тэгэхээр ямар ч утгагүй. Урлаг өөрөө хөгжихийн тулд л урлаг руугаа хандна гэхээс биш урлагийн цаад одоо эссенс гэж ярьдаг шүү, тийм үү? Эссенс. Юмны эссенстэй. Эссенс чинь бол одоо би бол тэгээд байгаа шүү дээ. Юмны охих гэж хэлээд байгаа шүү дээ. Эссенс гэдэг бол. Урлагийн одоо охих. Урлагийн охих тэр бол юу вэ гэвэл бидний төр тутмын амьдралдаа эдэлж үзэж амтлах боломжгүй тэр бүгдийг л бидэрт нөхөж өгж байгаа шүү дээ. Тэнд очиод нэг уран зураг хараад тэгэл тэм дотор яг өөрийн бодож явдаг, төсөөлж явдаг, зүүдэлж явдаг, асууж явдаг тэр уран зураг дээр очиж хараад за гэж байгаа шүү дээ. Инээс биш шүү дээ. Кино фильм үзлээ. Кино фильмэн дээр нэг дүр харлаа. Энэ дүр чи яг манай найз юм. Яг юм баггүй юу? Роман уншлаа. Толгой ажиллаа. Бодол ажиллаа. Тарих ажиллаа. Видео үзээд тарих ажиллахгүй шүү дээ. Кино үзээд тарихтыг шууд ажиллахгүй шүү дээ. Урд өнгөрөөд байгаа юм чи. Асуух боломжгүй шүү дээ. Бодох боломжгүй шүү дээ. Тогсоож байгаад ярьж юм бол тийм. Тогсоож байгаад бол дараа нь л бодно шүү дээ. Яг ном чинь хамгийн аймаар нь яг ингээл чимээгүй ганцаараа тэгэл уншаал тэгэл толгой ажиллаад эхэлдэг байхгүй. Супер стресс байхгүй. За тэгээд яг бол эн чинь нөгөө миний энэгээр орж миний тархины чадвар, миний үгийн чадвар, миний боловсролын чадвар, миний төсөөлөх чадвар тэр бүгдийг чинь идэвхжүүлдэг байхгүй юу ном. Тэр бүгдийг чинь өдөөдөг байхгүй. Одоо түрүүн сэтгэл зүй гэж ярьлаа шүү дээ. Одоо сэтгэл зүйг бол битүү өдөөдөг байхгүй. Тэр роман унших өөрийнхөө сэтгэл зүйг эмчлэх боломжтой байхгүй. Яг. Сэтгэл зүй асуудлыг роман дотор олоод авчдаг байхгүй юу? Энэ дүр чинь бий байж шүү дээ. Яана. Одоо яг байж ашаа тийм бий байж шүү дээ. Энэ эмэгтэй чинь бий байж шүү дээ. За энэний яг ээж аав хоёр яг манай ээж аав хоёр байхгүй. Тийм чи цэргийн үний хүүхэд байгаа шүү дээ бас. Энэ романы дүр чинь. Тэгээд хоёр автуу хоёр байгаа шүү дээ. Тийм. Ах нь жоохон ээжтэй баригдсан, хуучин ёсон жоохон баригдсан. Дүүн жоохон ихчлээ. Тийм. Нэг ээж нь асуураад гашуудлын юм болсон чинь дүүн очихгүй байгаа шүү дээ. Ах нь яг гашуудлын дээр очиод хүрээд ирж байгаа шүү дээ. Чи байсангүй энэ төр гэдэг чинь. Тэр чинь би чамаас илүү гашуулж байгаа. Гэтэ тэнд байлаа гэх тийм үү? Гашуудаагүй гэсэн үг биш шүү. Харин худлаа тэнд дүрс гэж олон хүмүүс харагдаж гашуудж байгаа дүр гаргасан байж магадгүй. Энэ хэрэгтэй би жинхэнэ ээжийг насуулсанд гадсаж байгаа. Хүмүүс би тэг очиж чадахгүй байна. Яг. Чухал хэцүү байна. Та нар тоохгүй тойр зогсож байгаа худлаа бичгээд дараа нь хоолунд ичээ тэгэл гэргэлгүй явчих шүү дээ. Ахад хэцүү шүү дээ. Би түрүүнтэй салгахс гүйцэтгэгээгүй байш. Гэж шүү дээ. Тийм айгу мундаг роман багхгүй юу. Тэгэл эхэлж байгаа шүү дээ. Тэгэл цаашаага өрнөлөө одоо та нарын генерацууд гараад ирж байгаа шүү дээ. Эмэгтэй октод айгу амиа хорлох дуртай байдаг гэдэг гараад ирж байгаа. Яасан гэсэн Солонгосын нийгэмд октод ерөнхийдөө залуу насаа сайхан өнгөрөөж чадаагүй дээ бүгд ингэж харамсаад байгаа байхгүй юу. Яг бол заавал нэг сурж диплом авах хэрэгтэй. Заавал нэг мундаг болох хэрэгтэй. Тэр их том дарамт. Одоо энэ хавар Солонгос чинь ихцээд сургуулийн шалгалт болох гэж аамарын болдог гэж байгаа шүү дээ. Бурхан минь чи тэрийг сонсоорой. Тэнд бол тэгээд яаж байгаа байхгүй юу. Тэгээд тэр чинь тэгээд яг ерөнхийдөө октод амиа орлох гээд байгаа тийм октод эмгтээчүүдийг одоо энэ зохиолын тийм үү гол төр тийм үү. Тэр чинь чиж уулзаж ярилцаад мэдэж авч байгаа шүү дээ. Ерөнхийдөө тодорхой нэг тэр чинь уран зургийн галерей юуны Сөүлийн янз бүрийн газруудаар яваад ер нь ямар зурган дээр маш их юм бодогдуулсан маш философийн сэдвтэй
зурагч юм уу, тийм одоо кино фильм ч юм уу юу гэдэг. Тэр нь байгаа эмэгтэйчүүдийг манер ингээд орж ажиглаад тэгээд энэ бол яг л энд нэг л юм энэ хүн энэ зурнаас хараад байна. Байхгүйгаа эндээс тийм үү олж аваад байна гэд очоод тэгээд өөрөө урлагийн мэдрэмжтэй байна, уран зургийн мэдрэмжтэй байна тийм үү. Тэгээд ингээд яриад ингээл тэгээд ихсээр байгаа ер нь бол амьдралд хүн бол хөөсөн өмнө маш сайхан хүн төрөлхтний бүтээсэн тэр бүтээлүүдийг урлагийн бүтээлүүдийг үтчихэд өгөл дээр штэ тэр гэсэн нэг тиймэрхүү одоо евро явуулж байгаа штэ хандлага руу. Тийм. Эмэгтэйчүүд бол энэ Орманы нөгөө талдаа болохоор эмэгтэйчүүд бол ерөнхийдөө солонгосын эмэгтэйчүүд бүгдээрээ сургууль сураад айгүй мундаг болоод ном уншаад мундаг болсон чинь эрэгтэйчүүд хөгөөд нь хүчиж өгдөг. Гэд машин барьж тавхаж уралдаа атлаа, компьютер тоглоом тоглоод тийм үү? Одоо яг Монгол дээр бас эвэргэл байгаа шүү дээ. Тэгээ нөгөө октод чинь залуунаас нь өнгөрч гээд идэг. Уулна гэл хөгөөдтэй дурлаад л Ромео Жулио болоод л одоо яадаг тэгээ салаад л моццаад ингээл хоёлаастаа яадгийг тэрвэлдээд л одоо яадгийг салахгүй юу гэдгийг одоо тэгэл адал явдалтай тэгэл хамт аялал маялал хийгээд л бөөн адал явдал тийм үү тэгсэн тийм гоё залуу хосын романтик амьдралаар андмар байдаг тэр хөвгөд нь олдог тэгээ октод сэтгэлээр унаад за ирш нэгэн залуунаасаа гоё өнгөрөөг юм чи амьдрал ямар ч утгагүй тийм гэт ингээд асуудалд орж байгаа. Ер нь тэгээд бид нар мэдэн шүү дээ. Солонгос бол маш их амиа оролт байдаг. Сүүлийн үед гэрүүл болохоо болчихсон. Октод нь яг бол хөгөөдөө голоод. Тийм хөгөөдөө голоод шүү дээ. Тэр нэг ах トゥ хоёрыг өгтөл голж байгаа шүү дээ нэг охин. Тий. Дээрлэх чивж байгаа шүү дээ тэр хоёрыг. Өөр нэг эмэгтэй болохоор жоохон насан турш сүрсэн эрэгтэй рүү орцсон чинь нөгөөх нь бөөн перверс, бөөн порно. Мэдэн шүү дээ нэг Vivian гэдэг нөгөө усны сав өгдөг. Тийм. За нэг гайгүй жоохон насан турсан эрэгтэй рүү нь яваад очихоор залуучууд нь тэгээд компьютер тоглоод машинтаа уралдаад олддог. Уралдаад машинтаад. Жоохон насан турсан эрэгтэйчүүд рүү очихоор бөөн порно, бөөн перверс, бөөн психопатууд гэж идэг шүү дээ. Тийм. Тэгээд ерөөсөө эмэгтэй хүн гэдэг ямар хэцүү юм бэ гэдгийг харуулж байгаа шүү дээ. Энэ ирчүүд одоо нэр юу юм бэ? Ямхаа ста мундаг. Ста айхтар. За мундаг гэж хэлж болохгүй хаа тий айхтар сүрхий. Тийм дөрүүдэрээ гайхамшигтай байхгүй юу? Тэгэд энэ дээр өхөл их гардаг штэ. Тэгээ одоо яг нөгөө залуу одоо нөгөө яагаад гэх амиа орлолт явагдаад байна гэхээр тий. Нөгөө залуу насндаа ойлгохтой байж чадаагүй юм уу? Нэг гоё байж чадаагүй. Гэхдээ бас юу гоё ихээ тий. Нэг ямар баймаар байгаа юм. Тэрншгээ байж чадаагүй. Тэнгүүт нөгөө одоо амиа орлол. Тэнгүүт та нэг ярьжсэн шүү. Юун дээр солонгошуудыг сөөвлгүйгээд сөөвл гэдгээр яг юу хэлж байгаа юм? Сөөвлгүй арт өмнө гэж ярьжсэн. Яг бол одоо энэ 3 орман дээр ажиглагддаг байхгүй юу? Хятад, Япон хоёр бол сөөвлтэй байхгүй юу? Япон сөөвл. За монголоор бас сүнс гэж хэлэхгүй. Яг ерөөдөө оюуны сүнслэг гэх юм уу? Сүнслэг оюун гэх юм уу? Тэг байна. Хятад бол 4000 жилийн урт хугацааны оюуны сүнслэг күнз гэл айхтар юм яриад байдаг шүү дээ. Тэгэхээр солонгос руу одчихоор солонгосоор уншаад солонгосуудыг ингээд ажиглаад байхад тэд нар тийм байдгүй байхгүй. Яагаад гэсэн чинь ерөнхийдөө бид нартай жоохон төстэй. Яагаад гэсэн бүх байшин барилгуудын хятадчууд бариад өгсөн байхгүй. Мөнгө төлөөл Америкууд хойд солонгосын эсрэг өмнөд солонгосыг тавьсан байхгүй. Тэгээд хойд солонгосоос илүү харагдуулах гээд маш их хөрөнгө оруулалт оруулсан байхгүй. Өмнөд солонгост. Тэгээд залуучууд нь болохоор Америкуудын хөрөнгө оруулалт гадаадын барилгачдын барьсан барилга хоёр дээр л өнөөдөр тогтож байгаа байхгүй. Тиймээс ээж аав эмээ өвөдөө баярлаад байх юм байхгүй. Чи юунд нь баярлтыг? Тэд нар ээж эмээ өвөө хийв юм чинь. За тэгээд хойд солонгос гэд хуваагдчихсан. Жинхэнэ сөүл, жинхэнэ тэр оюулыг сүнс, жинхэнэ түүхэн газар нь болохоор хойд солонгос байхгүй. Хойд солонгос чинь одоо Пинян гэдэг чинь жинхэнэ солонгосын нийслэл баг. Сөүл чинь сүүлд нийслэл болсон ихэнхдээ загасчдын
нутаг байхгүй. Урд хэсэг нь загасчд ихтэй Мм. байхгүй. Мгм. Хойд хэсэг чинь их газрын Солонгос байхгүй. Тийм учраас хөгжил Аха. түнс их сайтай байхгүй. Бүх түүхтэй Аха. байхгүй. Хойд Солонгос нь. Одоо явандаа хойд Солонгос илүү болно. Яг бол тэд нар чинь нөгөө сөүл байгаа учраас дотор нь Солонгос гэсэн юм явж байгаа байна. Өмнө Солонгосуудад Солонгос гэсэн юм байхгүй байна. Битүү шоу, битүү худал кино хийн, худал дуу дуулна, худал шоудна. Солонгос шиг худал орон байхгүй шүү дээ өнөөдөр. Өмнө Солонгос шиг K-pop мовч шиг тийм. Тэр өөрийн гэсэн юм байхгүй. Парасит энэ гэж кино фильм хийж байгаа ч яг л тэр шүү дээ. Ямар Солонгос юм байхгүй шүү дээ. Тий? Битүү шоу, битүү Америкийн пропаганда, Америкийн гар хүлээж шүү дээ. Аха. Одоо тэр ерөнхийлөгч төрийн маш хямралд ороод ин шүү дээ. Бид нар мэдж байгаа шүү дээ. Ерөнхийлөгч нь ямар байлаа, ерөнхийлөгчнийх нь эхэн нэр ямар байлаа, тий? Амар шүү дээ Солонгос. Тэгээд одоо манад ирж байгаа солонгосууд ч юм бол яг мэдэгддэг шүү дээ. Тий. Энд чинь бас нэг сөүлтэй газар болох гээд ирж байгаа байхгүй. Энд бас нэг жоохон нэг тайвшраад буцъя гэж ирж байгаа байхгүй. Манай монголчин ерөнхийдөө бас нэг жоохон ойролцоо байхгүй. Яг бол энэ Улаанбаатар хотыг чинь Орос хятад хоёр босгосон байхгүй. Ямар ч эмээ өвөө ээж аав хүүхдүүдтэй тийм үү? Энэ барилгыг чи одоо тэдэн онд тэгж барьж яалаа, тэгж ядарч яалаа. Юу гэдгийг энэ үйлдвэрийг чинь бид нар босгож яалаа. Энэ үйлдвэрийн ажилчин байлаа гэд одоо хойч үедээ одоо та нарт бахархаж Улаанбаатар Монгол улсаа хэрхэн бүтээн босгосон тэр ээж аав эмээ өвөө нар та нарт байхгүй шүү дээ. Тэгэхээр та нар чи ямар нэгэн монгол юм суухгүй шүү дээ. Тийм байна. Тэгэхээр өмнө Солонгос Монгол хоёрын залуучууд ерөнхийдөө хооронд адилхан. Гадаадыг одоо шүтгэхээс өөр арга байхгүй. Одоо өөрсдөлгөө харахаар шүтэх юм байхгүй шүү дээ. Худлаа нэг ёс ярьсан, дээл ярьсан, нэг түүх ярьсан. Тэгээ одоогийн залуучуудаа айхтар шүү. Түүх яриад хаан задгүй тэр түүхий номыг уншихаар тэр түүх ном байхгүй байгаа юм чи. Тэгэхээр за энэ түүх нь бол худлаа юм байна. Ер нь бол одоо багш энэ зургатаар яадаг хүмүүс бол худлаа юм яриад байгаа юм байна дөө. За боли. Өтөртэй. Ямар шамтгүй. Юм л бол одоо тэгэл тгийн нэг толгоо өвдүүл нэг сонь юм уулах гайдал тийм үү? Би нэг жоохон хачин болоо гэхээр заавал нэг дагуулж лам явах гайдал. Эсвэл гэрт лам авчрах гайдал. Ном шүү. Жоохон алдлаа гэхээтэй тэгэл нөгөө алдаа гэвэл одоо очиж асуулт ч шиг сони юм яриад л тэгэл одоо бид нар нэг биччихсэн таны уншичаад лам бөөгийн үзмэрч юу лам бөө бидний засвал хэд хоногийн хөгжинтэй. 7 бид 7 хоног болгоод засвалах хэрэгтэй. 7 хоногийн хөгжинтэй засал юм. Эсвэл өдөр болгоо тий нэг өдрийн хөгжинтэй засал юм. Өдөр болгоо эсвэл бот засал хийлгүүлэх хэрэгтэй юм уу? Тэр ахгүй. Юу вэ? Сард миний мэдгээр хэдэн удаа засал хийлгүүлж мэдэхгүй. Би гайхаад байгаа юм. Тэр нь юу ч засвалаад байгаа, юу ч ойлгоод байгаа дотроос. Үнэхээр тэргүй асуудал байна шүү дээ. Энэ чинь асуудалгүй бол бид нар ч одоо тэгэл робот шиг техник шиг юм болчих шүү. Эсвэл амтан болчих шүү. Амтанд бол асуудал байхгүй байгаа шүү дээ. Ямар ч амтан стресстэй байгаль дээрээ тий. Гоё байгаа шүү дээ. Юу тэр карьер, мундаг болох, амжилттай байх тийм үү? Чон мон бол толгойд их амжилт бодчихсан гүйж байгаа юм шиг шүү. Хонь ямаа энэ төр чинь тийм үү? За байснаар эцэст амьдрал гэдэг чинь юу юм бэ? Тэг утгаалгаа энэ гэсэн хонин амьдрал ямар ч хэцүү юмтэй гэсэн явахгүй шүү дээ. Тэр чингээ идэл гоё байгаа шүү дээ. Хүн ингээд солиороод гэж байгаа байхгүй юу? Зүгээр ичдэхгүй. Тэгээ нэг атайхан тайван байлгачихгүй. Би хэлээд байгаа шүү дээ. Хөдөө байгаа малчид нэг окно юм уу хүүгээ нэг бүтэн өдөр орон дээр номоо уншаад хэвт гэж хэлэх хэрэгтэй. Өнөөдөр чи гадагшаа бити гараарай. Тэг гэртээ сайхан орон дээр хэвтээд бүтэн өдөр туртаа номоо уншаад хэвт. Аав нь ээж нь малдаа явлаа. Адуундаа явлаа. Тэгж хүүхдүүдэд тэгж чадчихна уу? Тийм. Тэгэхээр бид нар чи одоо ямар хөгжил, ямар Монгол улс, ямар бахархал ярих гэдэг юм. Гэвч тийм. Сүүлийн үед ингээл янз бүрийн надаас дандаа тэгж яах шүү дээ. Монголын бахархал юу, Монгол бахархал юм. Тэгээд Монгол бахархал. Тийм торгоор гойчхоод тэрийг эртний өмсгөлгээд бахархаад байгаа шүү дээ. Бүх торгод аваад хятадаас нэг үзэн яддаг юм. Тэгсэн мэт байшин барих болохоор
гэрийн тавилга Дотор бариул. болохоор бүгдээрээ урагшаа явчихдаг. Тий. 9 сарын Мууч 1-нд хичээл муучаасаа, тий. болохоор бүгдээрээ урагшаа явчихдаг. Одоо Тий. наадан болно гэдэг идэх чинь бүгдээрээ урагшаа явж байгаа шүү дээ. Сайхан торгонууд авчирна. Дээл оёо. Тий. Нөгөө сая 500 төгрөгийн дээлүүд оёо шүү дээ. Тийм. Яста нэг марзан ард түмэн гэдэг шүү дээ. Яста марзан даа, тий. Хөөхөн би бол их хөөхөн гэдэг байгаа шүү дээ. Хөөхөн ард түмэн. Өөлгидөө гэдэг. Өөхөн. Тэр Солонгос 10 бол үнэхээр энэ Йонхоо бол аюу сайн. Тийм. Тэгэхээр яг л үнэцээс тэгэл тэр урлаг ярьж байгаа Романыхаа тэр дөрүүдээр Солонгос ямар асуудалтай бай гэдгээл гаргаад ирж байгаа. Тий. Ямар нэг илүү дутуу юу байхгүйгээр те. Юу ч байхгүй. Тийм. Тий. Тэгээ үхний гэдэг бол тэргүй те. Юу амиа хорлох юм уу үхий гэвэл те гоё үхэх хэрэгтэй л гэж байгаа байхгүй юу болно. Тийм үү арга ирийнхнийгаа ойлуулж, зовоож, сэтгэлээр унгаж, гашуудаж тийм үү бөөн эмгэнэл болж тийм үү. Тийм үхэл ямар ч утгагүй шүү гэж байгаа байхгүй. Одоо олон нэг кино жүжигчний хэлсэн үг байдаг шүү дээ. Алдартай кино жүжигч. Тэр чинь 80 эдтэй нас орсон бахаад. Тэгээ тэр хэлжсэн шүү дээ. Гэр орныхон ойр дотныхоо хүмүүсээ за би тэгээ намайг одоо тэгээ оршуулж ярих оршуулгын ясл гэдэг бити их уйлж гашуудаарай. Би үнэхээр сайхан амьдэрсэн. Тийм ч бити уйлж гашуудаарай. Би аюу гоё сайхан амьдэрсэн. Тийм. Тэр л байхгүй юу? Зүгээр л үхэхэд тийм үү? Хизээч харамсаж уйлж гашуудахааргүй л сайхан амьдрал үхэх хэрэгтэй байхгүй юу? Тийм нэг үхэхэд хүний данс хоосон байх хэрэгтэй гэдэг чинь аюу гоё юу байх. Дансанд амар хэмтэй өгч болохгүй шүү дээ. Ер нь тэгэл дандаа дансаа хоосолж явах хэрэгтэй. Бид нар тэгээд нөгөө яагаад бас өглөөс их айгаад байдаг нь бас тэр юм болов. Мэдгүй одоо нийгмийн байдлыг харахаар нөгөө хитрхи өнөө маргаашийнхаа хоолнд санаа зовж байгаа маргаашийнхаа сарынхаа байрныхаа төрөөс ч юм уу санаа зовж байгаа хүмүүс. Тэгэл нэг тийм жаргалтай юу? Олигтой амьдарчаагүй, олигтой хүснээ биелүүлчихээгүй бид нар чинь харамсалтай байна шүү дээ. Бөөн харамсал тээж өгч байгаа бас тийм үйлдэл өнгөрч байгаа. Насны дараа ч гэсэн бөөн харамсал болж ирж шүү дээ. Тий. Яг л тэр хүн нэг өргөө олигтой амьдраагүй юм да. Олигтой амьдрал бид нар өгч чадаагүй юм да. Тийм үү? Гэсэн тийм л маягаар хандж шүү дээ хүнийг нас ороход. Тэгэл хөөрхөө нэг алтан харцгаар нэг юм нээдийн тэгээ тэрэн дээр нь хөөрхөө тэгэл нэг жоохон амьдаа энд амьдарч явахдаа олигтой эдэлж үзээгүй юмнуудын тэр алтан харцгийн дотор нь л хөөрхөө нээгтэл хөөрхөө нэг яадаг шүү дээ. Цайруулдаг шүү дээ. Тийм айлын ганц хүүд болж төрөх нээж шиг, айлын ганц охин болж төрөх нээж шиг гэдэг. Өөргөө нэг олуулаа төрсэн айлын үг чинь тэгэл ямар л олигтой хоолундтай хоцсонтортой явах хэрэгтэй тийм. Тэгэхээр өөргөө олигтой амьдраг юм олигтой хүслээ биелүүлдэг юм зайлвал та айлын ганц олсон гэж яахаа ээж аавынхаа хоёрын дунд тийм үү бас нэг үзээгүйгээ үзээсэй дээ л гэсэн одоо тийм үү өөрхий нэг ганцлж байгаа араас нь Бэсэд гэдэг өнгөд тааш үхэл ярихаар те дивлээ түй холоорой үхэл хизээж иж болно үстэй те үхэл бол амьдралын нэг хэсэг тий амьдралын нэг хэсэг төрөх үхэх бол тэгэл амьдралын нэг хэсэг шүү дээ үхэх бол асуудал биш шүү дээ тэгэл үгүй шүү дээ тэгэл 100 жилийн дараа одоо энэ хүмүүс байхгүй шүү дээ Элон Маск байж магадгүй Нөгөө техник гэдэг тэр нөгөө Америкч хөлдөөгöd байгаа гэдэг шүү дээ тий. Тэг хүн хөлдөөгöd бас хөлдөөлөгдөг гэсэн хүн хөлдөөлөгдөг юм уу нэлээ. Тэгээд тэр нөгөө хор тавдар мавдар имчилгээ хүнийг сэргээдэг өвчний имчилдэг болсон хойно сэргээрээгээд хөлдөөлөгчдөг юм лээ. Харин тэгдэг гэсэн. Би бүр тэрнээс нь бүлээ айдэн шүү дээ. 100 жилийн дараа ингээд намайг гисгээд сэрээсэн чинь ингээд тойроо хаасан чи танд гадж байхгүй. Нөгөө хэд маань байхгүй. Танд хэд маань өдөө уйтгартай шүү дээ. Тийм. Олуулаа сүргээл хөдөлгсөн дээ. Тэгээд сүргээрээ олуулаа сайхан сэрэж шүү. Монголч очсон гэдэг чи
олоолаа бүгдээрээ гэдэг юм чинь. Тэ. Сэргээрээ нөгөө юу лээ? Харан маасаа шүү. Юу лээ? Салхи хаш амгуул тийшээ. Тэгэл яаш. За. За энэ дээр над дээр бас нэг уншиж байхад нэг асуулт гарч ирсэн. Энд дээр нөгөө нэг unconscious дотор нэг ухаангүй дотор байгаа тэр desire бас passion байгаа штэ. Тий. Энийг гол дүрийн залуу минь гадагшлуулаад байгаа штэ. Тухайн хүнтэй яриад ярилцаад тэр доторх энийг гаргаж ирж байгаа штэ. Үгүй заримийнх нь бүр өөрийгөө тэгж чадахгүй байх гэдэг тэр бүх чадвараа нөөцийг гаргаж ирээд өөртөө итгэлтэй болгоод штэ. Яг тий. Өөртөө итгэлтэй болгож өгч байгаа байхгүй юу? Яг үхмээр өнөг өгөхөд бас жоохон ингэ тийм үү төдөлж байгаа штэ. Тий. За одоо тийм үү яаж үхмээр байна гэж манайш асууж байгаа штэ. Тийм үү хор уух уу, дүүжлүүлэх үү тий. Эсвэл одоо юу газан пледгээ өрөөгөөрөө дүүрэн газдж байгаа хэдэн засаагаад дэл бүсрэх үү сонголтоо хэлчих энэ төр гэж байгаа шүү дээ. Тий. Би бол өөхөд нь үдэж өгдөг хөө гэдэг байгаа шүү дээ өөрийгөө. Өөхөд үддэг хөө. Гэхдээ сайхнаар үдэж сайхнаар энэ ертөнцөөс явуулдаг тийм ажил хийдэг хүн гэдэг байгаа шүү дээ. Би тийм муу яваараа энэ ертөнцөөс гэдэг байгаа шүү дээ. Гаргалтай тийм үү? Хараацэг цээж төхөр явна шүү энэ ертөнцөөс гэдэг байгаа шүү дээ. Энийг уушвал мэдгүй. Энэ романы эхлээд уушвал нэлээд цочогддог байхаа. Юу вэ? Би бол тэгж бодод байна. Харин тэгэхээр литератур уран зохиол гэдэг чинь ийм гоё байхгүй. Ном гэдэг ийм. Кино байсан бол хүн ингээл үзэл энийгээл хөрөлдөл тэгэл дуусаа. Нэг юм ойлгохгүй, нэг юм хүлээж авахгүй. Яг ном гэдэг чинь яг хүний яг энэ л үг ордог байхгүй. Энийг яаж бодуулдаг. Нэг өгүүлбэрийг 2 3 удаа унших тохиолдол байна шүү. Тий. Танайг анх уншаад нэг өгүүлбэр дээр 2 3 уншиж дахиад мэдгүй би танайд хэд дахиад давтаж унсан мэдгүй байна. Монголоос аваад явсан тэнд очиад дахиад унсан. Яг л дутуу ороод байгаа байхгүй. Дутуу юм үлдээдэй гэдэг би мэдээд байгаа. Дахиад тэгнээс нөөш. Тий. За ямар ч сайн ярих гэсэн юм энэ. Энэ desire бас passion-ыг би гадагшлууллаа. Одоо цаашаа яах вэ? Гадагшлаа гэж цаашаа яах юм? Дахиад энэ үргэлжлэх юм уу? Дахиад бид нар ухаангуудад захирагдаад би дахиад тэр гаргасан desire passion-а би дахиад үлдээд явах юм уу? Тий. Мэдээж тийм яв. Тэр бол хэрэгтэй. Гэхдээ тодорхой хэмжээнд хяналтайгаар л хэрэгтэй гэдэг чинь хэлээд байгаа байхгүй. Тодорхой хэмжээнд тэр нь өөр креатив байх хэрэгтэй. Зүгээр одоо passion-даа зүгээр яагаад болов явцгүй шүү дээ. Desire чинь өөрөө тийм надад намайг урагшлуулах хэрэгтэй. Тэргүүрээ миний амьдрал тийм үү? Одоогоосоо илүү болох. Би урагшлах тэрэнд л хэрэгтэй болох шүү. Зүгээр нэг цаг үед тухайн цаг үед passion-даа desire хийж байгаа юм бол биш байхгүй. Тэгэхээр ер нь хүн гэдэг бол desire, passion тэргүүрээ л ер нь урагшилдаг шүү гэдэг хэлүүлдэг байгаа байхгүй. Мэдлэг их юм уншсан, их юм мэддэг, их том юм мэддэг, одоо их юм цээжилсэн тийм үү? Мундаг техник ажилуулдаг одоо юу байдгийг тэр мэрэгжлийн юмар бол мэрэгжлийн юм шүү. Хэд их мэрэгжилдээ явцораад байна шүү дээ. Тий. Гэтэл чамд хүн гэдгээрээ чи чин desire-тай, passion-тай өчнөө юм байгаа. Тэгээ одоо passion гэдгийг чинь би одоо ядал гэдэг байгаа шүү дээ, тийм үү? Баярлаж ядах, амталж ядах, тийм үү? Тэгж хэлээд байгаа шүү дээ. Desire бол одоо дурх хүсэл, тачаал одоо юу гэдэг бүгд явж байгаа шүү дээ. Тэр нь ч надад гай болж болохгүй байхгүй. Намайг урагшилж амьдралд утга учир өгж явахад амьдрал ямар утгатай ингээл хүмүүс л хэлдэг шүү дээ. Тэгвэл одоо passion, desire гаргаж ирэвэл утгатай болчих. Тэр чинь амьдралын утга биш шүү дээ. Цэцэд. Хүн биш, хэн нэгэн биш, найз биш, эхнэр биш, нөхөр биш, хүүхэд биш. Чиний өөрийн чинь хинбэ гэдэг чинь л эрхчлөөтэй гарч ирээд тэргүүрээ чи кайфтай явбал тэр л чи шүү. Тэр л чи болно. Тэгээ чи хэрвээ болоод татчих юм бол одоо чи хүүхдүүдтэй нөлөөлнө, хажуугийнхаа хүмүүс нөлөөлнө, хажуугийнхаа хүмүүстэй үн цэнтэй байна. Энэ хорвоогоос явахдаа ихэмсэг явнаа. Тэгж чадахгүй бол хүүхдүүдтэй үзээ ядагдана. Тийм үү, эхнэртэй гологдно, нөхөрдөө тийм үү, муу юм бодогдуулна. Тэгээ чи тэгэл одоо чамд тэгэл алтай хайцгнаас өөр юм үлдэхгүй дээ л гин шүү дээ. Тийм. Тэр энэ дээрээс нөө хүн бас ямар сонин нөгөөд нэг одоо тэр хүслүүд явдаг. Жишээ нь асууж байгаа шүү дээ.
цус хараад хүн ямар болтгоо. Эсвэл чамд хизээ нэг зөв хүн алах хүслүүд үж ирсэн үү? Тэгэхээр дотор яа тийм юунд бол тий яг бид түрүү хэллээ шүү. Бидний одоо нэг сэтгэл орчуулаад байгаа энэ ухаан дотор чинь хүчнөө юм явж байгаа байхгүй юу? Уур хилэн, үзэн ядал, баяр хөөр, талархал одоо юу гэдэг. Тэр бүгнийг ингээд бүгдийг ингээд өөрөө мэдж ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэгвэл бид нар хавд авчдаг юм шиг те. Ямар ч хүн бол жишээлбэл одоо энийг саныг алччихсан гэсэн бодол толгойд нь хизээ нэг зүйл орж л байсан байгаа шүү дээ. Алчмаар юм ч гэдэг юм. Дургуг нөргий болтой эсвэл нүэзэнгөө тоосгодно гэдэг нь бол үгүй те. Бол маш олон удаа үгүй хүмүүс талан гэсэн юу бол хүний толгойд орж ирж шүү дээ. Үгүй амьдраад ямар ч утга алгач гэдэг юм. Мөнгө байгаа ч хэрэг алга. Би тогшил намайг ингээл байна. Би дуртай аймаа хөдөлж явна, дуртай аим энд байна. Үгүй тэгээд энэ юу юм? Тийм. Янз бүрийн тийм зөндөө бас. Эсвэл ажил нь бүтэхгүй, бүх юм бүтэхгүй болоод тэгэхээр хүмээр байна. Хайр дурлал битсэнгөө. Гадуур зөндөө залуучууд авах ч одоо нэг ганцхан залуугаас олж хүчих гээд. Гэхдээ хайр чинь тэгээд нэг жаргалтай юм шиг ярьдаг нэг хайр чинь цагаад л бас хайраас олж хүмүүс амиа хүртэл хорлоод байна тий. Хайрч тийм. Нэг бол чинь хар юм их биш. Тэр хар юм их үү тий. Их л гоё юм гэж бодвол тий хайртай л болчвол. Ийм янз бүрийн роман сайн шүү дээ. Хайр дурлалын тухай энэ дээр ч бас хайр дурлал гарна тий. Японы нөгөө дараагийн романы хоёлын ярихад тэрэн дээр бас нэлийн юм байгаа. Тэгээд хятад ингээд романууд дээр ч аяг юм болж. Яг бол бид нар нөгөө барууны романуудын жоохон осолтой нөгөө Кристин Гад дээр яваад идэх байхгүй юу? Тийм. Ганц нэг Гад байгаа шүү дээ. Одоо сая Дикан Памп ялаа шүү дээ. Кристин шашны нэг онцлогч нь тэр байхгүй юу? Ганц Гадтай. Бид нар чинь энэ Солонгос, Хятад, Япон, Монгол тийм үү? Одоо юу гэдэг энэ хэсгийн тийм одоо Аз гэдэг байгаа шүү дээ. Зүг дорны ертөнц гэдэг байгаа шүү дээ. Энд чи тийм ганцхан тийм гад байхгүй байх гэдэг арч. Бид нар чи өчнөө олон бурхантай байхгүй. Өчнөө тийм. Тэгэхээр чи бид нар энэ хайр дурлал амьдрал үхэл энэ бүгдийг чинь бид нар өөрсдийнхөө энэ дорны ертөнцөөрөө одоо тайлбарлаж ярих хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тийм. Одоо ч л барууны ертөнцид тийм үү? Өнгөрсөн бол өнгөрсөн. Ард хоцорсон өнгөрсөн. Одоо гээд ирээдүйн урд байна. Урагшаа явна гэж штэ барууны ертөнцид. Тэгэхээр Азийн зарим ертөнцид чинь өнгөрсөн урт талд ирээдүйн хойдолд байдаг байхгүй. Санбооз. Яг бол өнгөрснийгөө би яг урдаа харж байна. Яа урт ингээ сайхан миний өнгөрсөн байж байна. Ирээдүйн хойдолд мэдэх юу юм бүү мэд. Мэдх юм алах. Гэх мэтлэнгийн энэ чинь философи гэдэг чинь ийм чухал байхгүй юу? Ухаан артам хүн ухаандаа энэ ертөнцийг хэрхэн буулгаж байна уу? Тэр буулгасныгаа ямар үгээр илэрхийлж байна уу? Тэр үгний цаана үнэхээр барьцтай юм байна уу? Эсвэл зөвхөн л бодлын юм уу? Гэл явчихдаг байхгүй философч. Им олж авах өөрөө хариултуудаа өөрөө олж авах чухал да. Тэрээс бол ингэж уншаад эндээс ийм юм авах гэх бол ямар ч утгагүй. Би эзэн ч тийм. Өөрөө л номтойгоо зурлалт. Өөрөө л одоо бүх юмтай өөрөө зурлалт. Тийм өөрөө л зурлалт шүү дээ. Тэрнээс одоо нөгөө лам дээр очиад ч юм уу ээж аваахаа бэлэн мөнгөөр худалдаад авчихна гэсэн бол байхгүй шүү дээ. Тийм. Тийм амархан юм гэж байхгүй л дээ. Маш их боддог. За маш их баярлалаа. Тэгээд дараа дахиад уулзъя.